Ямар буруу юм хийсэн шүү дээ. Тэр чалтан мэдэн шүү дээ. Төр түмнөстэй төрсөн би хоёр нүдтэй. Түмэн олон түүнээс олон нүдтэй. Тэр өстө үнэн шүү тийм. Хүрж байгаа өдрийн минь төргөө үзэгчтэй завсарлага подкаст шинэ дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр өнөөдрийн завсарлага подкастын дугаарт Улсын их хурлын гишүүн Баярбаатар за эдээс эргэтэн шилжүүлэх албаны зөвлөх Лачлан эмч маань хүрэлцэн ирсэн байна. Уг найтаар энэ удаагийнхаа дугаарт эдээс эргэтэн шилжүүлэн суулгахтай холбоотой энэ хуулийн саяхан Улсын их хурлаар хэлэлцээд батлагдсан. Тэгэхээр энэ хуультай холбоотой ямар өөрчлөлтүүд орсон бэ гэдэг энэ асуудлаар ярилцахаар болсон байна. Тэгэхээр манай подкастын маань хувьд завсарлага гэдэг ер нь завсарлагын хоох дуурахаар хүмүүс аягүй чөлөөтэй ярьдаг шүү дээ. Тэгэхээр ер нь ямар нэгэн одоо нөгөө нэг тийм албаны тийм хэм маягт баригдахгүйгээр чөлөөтэйгээр бас ярилцаад гоё үзэгчтэй ойлголт өгье гэж бодоод байгаа. За завсарлага подкастаа бас урьж оролцуулж энэ өнгөрсөн 7 хоногт бас чуулганаар эцэлэн батлагдсан одоо анхдагч эргэтэн эдис шилжүүлэх тухай хуулийн талаар мэдээлэл авах одоо юм урилгыг ирүүлж одоо подкаст оруулж байгаад баяртай байна. Тэгээд би ч одоо бас чуулганы засварлагаанаар бас наашаа ирлээ. Одоо нэг парламент нэг хонх дараад алах төгшөөд гişүүд саналаа гээд хууль батлах болно гэх байхгүй юу? Хууль дараа нь яаж амьлах вэ? Амьдрал дээр яаж хэрэгжих үү гэдэг асуудал нь өөрөө нийгмийн дэмжлэг байх хэрэгтэй байдаг. Дээр нь одоо өнөөдөр энэ манай хуулийн чинь гол харилцаа өөрөө нэгдүгээр эмч эмнэлгийн байгууллага тийм ээ. За хоёрт бол одоо реципиент буюу одоо эргэтэн хүлээж авах гэж байгаа өвчтөн. За гуравт бол одоо донор буюу энэ дотроо орчны өгч байгаа амьд донор, амьгүй донор гэдэг энэ харилцааг хооронд нь зохицуулах. Ерөөсөө хүний амьнаас аврах л хүний амьнаас өнөөдөр Монгол улс 3.5 сая хүнтэй иргэнтэй. Гэтэл энэ хүмүүс маань өнөөдөр жилд гэхэд 8200 хүн нэмж одоо хор тадраар уншлагдж байгаа. Энэ цаг үе дээр одоо бас энэ хууль бол маш чухал хэрэгцээтэй юм аа. Өнөөдөр амьгүй донороос эргэтэн шилжүүлэх нь өөрөө дэлхийд түлээмжшөөрөгдөж хамгийн эрсдэл багтаа хүний амьнаас аврах юм боломж олцоотой шинжлэх ухааны төвчөнд түлээмжшөөрөгдсөн ийм арга хэрэгслээс энийг бид өнөөдөр бас Монгол улсдаа нэвтрүүлэх юм бас зайлшгүй шаардлага байна. Дээр нь одоо манай Лачлан эмч ярих байх зүгээр анх бол эргэтэн шилжүүлэх мэт заслыг бол Монгол улс 96 онд хийсэн. За бөөрийг бол одоо шилжүүлсэн суулгахыг 2006 онд хийсэн. Тэгээ цаг үеэр нь ингээд тооцоод үзэхээр одоо өнөөдөр 2026 30 жилийн өмнө манай Монгол улс эргэтэн шилжүүлэх мэт заслыг хийсэн байгаа байхгүй. Гэтэл эрх зүйн орчин өнөөдөр ямар. Энийний хилмигдэлт өнөөдөр эрх зүйн орчинд дутмаг байгаагаас энэ мэдээлэл нь өөрөө иргэдэд хүртээмжгүй байсны хор уршиг эдэлсэн юм багхгүй. Тэ? Эргэтнийг шилжүүлж одоо амьгүй донороос эргэтэн авахдаа ойролцоох эддээ навж иж тэр нь дараагийн үндэ шийдэж суух боломжтой байдаг зүйлийг л хуулийн хэлтийн байгууллага мэдээж ойлгохгүй. Тэд нар борчлохгүй шүү дээ, тийм ээ. Иргэд өөрөө энэний мэдээлэл дутуу учраас тодорхой төвшөнд хүний эрхийг хязгаарласан ийм асуудал үүссэн. Би бас харамсч явдаг. Тэр агуулгаараа бас энэ хууль дээр бид нар амьгүй донорыг илүү олноор илрүүлэх, амьд донороо хамгаалах гол концепц. Энэний үндсэн үр дүнд Монгол иргэн эрүүл мэндийн аврах, амь аврагдах одоо энэ процессыг явах юм гол зохицуултыг хийж гисэн. Ер нь тэр нөгөө дуулиантай нэг хэрэг боллоо шүү дээ. Одоо Лачлан эмч бас хоригдоол ингээд явсан. Монголчууд тэрээ яриад тэр үеэс эхлээд ер нь нэг юм хуулийн зохицуулалт энэтэй холбоотойс зайлшгүй өөрчлөх шаардлагатай асуудал байгаа юм байна гэдэг бас ойлгож олон нийтийн анхааралд одоо очсон баг тий. Тэгэхээр тухайн үеийн хууль болохоор яг ямар хуу юм зохицуулттай, ерөнхий зохицуулттай байгаа байсан юм уу? Эндээс бас юм эмнэлгийн байгууллагын маань сургамж аваад ямар өөрчлөлтүүдийг хийхээр болсон юм. Одоо энэ нөгөө саяны энэ хууль батлагдах хүртэл маш олон хүмүүс одоо донор хүлээсэн байдалтай ерөнхийдөө энэ үйл ажиллагаа таг гатсан гэж сураг сонссон тийм. За завсарлага ярилцлаганд оролцуулж байгаа санаастай их баярлалаа. Тэгээ ер нь бол тэр үйл явдалтай холбоогүйгээр ер нь бол энэ Монгол улсад эргэтэн эдис шилжүүлэн суулгах тухай бие даасан хууль гарах ёстой хөрсөн аль дээр тавигдсан байсан. Тэгээд тийм ч учраас 2022 онд бол энэ бол бие даасан хуулийг ингээ санаачлагддаг асуудлуудыг бол чим мөрөн гишүүн одоогийн ерөнхий сайд учрал
ерөнхий сайд маань бид нар одоо ярилцаад ингээ энэ анхдагч хуулиа одоо ерөн санаачлаа энийг ард олон түмэнд хэрэгтэй. Ягаад гэвэл шаардлага нь байгаад дэлхийн 93 улс оронд эрхтэн эдэр шийдвэрлэн суулгах тухай бие даасан хууль тавиад. Ягаад гэвэл цаанаа энэ тэртээ зэргүй энэ ард олон түмэн элдв янзын өвчнөр өвдөөд тэгээд тэр өвчнийг эмчлэхэд бол одоо 21-р зууны одоо анагаах ухааны салбарын хөгжлийн топ болсон энэ эрхтэн эдэр шийдвэрлэн суулгах эмчилгээг Монгол улсад хөгжүүлж хөрсөн дээр суулгахын тулд бид нэр эрхцэн орчмыг зайлшгүй хэрэгтэй байсан. Энэ бол надтай холбоотой асуудал бол тэнд бол нөлөөсөн юм бол байхгүй угаасаа л явж исэн ажил төр. Одоо бол бид нар мэдээж хууль баталчлаа гэдэг нам багаас суучих юм бол байхгүй. Улам л ажиллах хэрэгтэй. Одоо Баяр Батлагчны сан хэллээ энэ хуулиа хэрхэн хэрэгжүүлэх вэ, хэрхэн ажил хэрэг болгох вэ, хэрхэн ард олон түмэнд илүү ойлгуулах вэ, илүү олон хүнд амь насыг нь аврах, амьдралын чанарыг дээшлүүлэхийн ажил хийхийн тулд энэ хуулиа дагаж гарах журмуудаа боловсруулах хэрэгтэй. Манай хууль бол 5 бүлэг 27 зүйл 80 заалттай. Тэгээ энэ дотор бол нийтдээ бид нэг 7 журам боловсруулахаар зааж өгсөн байгаа. Урд нь бол бид яг нэлээд олон байсныг бол хасаад нийлүүлээд нэгтгээд ингээ явсан. Тэгэхээр бол энэ бол дэлхийн одоо анагаах ухааны салбарт бол өнгөрсөн 20-р зуунд бол эхэлсэн ажлыг л одоо бид нар 21-р зууны 20-р онд улс их орондоо хөгжүүлэх гэж ингээд зүтгэж явж шít. Тийм болохоор бол би ард олон манай монголчууд бол эмийг амархан ойлгодог, эмийг хүлээж авахтаа айгүй тийм ойлгож хүлээж авдаг. Ер нь бол их европцсан ард түмэн гэж би ойлгодгийг. Тэгэхээр бол энэ хууль бол нэг тийм ойлгоход хэцүү. Одоо амьгүй оноос эргэтэн шилжүүлэн суулгах хэлхий хаа байсан 1963 оноос хойш ингээд дэлхийд хөгжиж ирсэн юм бид нар одоо бараг л 100 жилийн дараа л хөгжүүлэх гээл ингээд зүтгэж шít. Одоо ингээд за бөөрийн донор хэрэгтэй байгаа хүн байлаа гэж бодъё тий бөөр хэрэгтэй. Тэгээд бөөрийг өөр хин нэг нь одоо хүний бөөрийг аваад шилжүүлэн суулгахаар бол зөвхөн бөөрийг авах юм уу? Өөр дахиад ямар нэгэн судас шилжүүлэлт авдаг юм. Одоо тэрэн дээр ингээд хуульд өөрчлөлт орсон гэж ойлгоод байгаа. Энэ нөгөө ойлголт нарийн деталь яг тэгвэл энэ амьд болон амьгүй донор гэдэг хоёр юм байгаа гэж манай гишүүн сайллаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ амьд донороос авахаар бол тэрэнд бол ердөөсөө яг бөөрөө л авна. Яг тэмцэнээс бол маш жоохон судсыг илүү авна. Тэрнээс биш эргэн тойронд өөр юм нэр хүнд. Амьгүй донор дээр болохоор бол нөгөө эргэн тойронд байгаа судс авч тэгээд дээгүүр шээлгүүр гэж юм байгаа. Тэр мөчтөчнө гэдэг нэрэлдэг. Тэднүүдийн бүгдийг авчиж залгахгүй болдгүй юм байхгүй. Ягаад гэвэл тэр чин эргэн тойронд байгаас босод зайлшгүй шаардлагатай нөгөө өвчтөндөө залгахад тэр залгах гэж байгаа дутагддаг материалуудыг донороос амьгүй донороос зайлшгүй авчиж мис заслаа хийхгүй тэр чин хиймэл юмнууд ашиглах болохгүй болчиход байдаг байхгүй. Тийм учраас судас хуулинд бол тусцсан. Хуулинд тусгаад оруулсан байна. Гэхдээ энэ амьгүй донороос гэр бүлээс бид нэр одоо эрхтэн авахдаа одоо урд нь байгаагүй асуудлыг энэ хуулинд оруулж өгсөнтэй холбогдуулаад бид нэр журмаа илүү нарийчилж байгаа. Ямар юмыг бид нар авах вэ, авахгүй вэ? Та нарыг зөвшөөрвөл энэ одоо гэр бүл зөвшөөрвөл ийм эрхтэн авах болцоотой байна. Ийм зөөлөн гэж авах болцоотой байна гэд гэр бүл танилцуулахлаар гэр бүл үзээд за бид нар бол энэ эрхтнийг бусдын амнаас эрүүл мэндийг аврахад донор болгох болцоотой байна. Энийг авахын тулд хажууд нөгөө судас шүрмэстэй энийг авахыг зөвшөөрч байна гэдэг ийм юугаа зөвшөөрлийнхаа хуудсыг бол детальчлаад ингээд шинжилж гаргаж өгч байгаа. Тэгэхээр бол элдв янзын ойлголцлын зөөрөө гарахгүй гэсэн асуудлыг энэ хуулиар бид нар багцлж оруулж өгсөн. Одоо амьгүй донороос жишээлбэл эрхтнийг нь авах тухайн хүн зөвшөөрлөө өгсөн байлаа гэж үү те гэрээслэлээ. Тэгээ ингээ авахар бол яг тухайн үедээ хэрэгцээтэй байгаа эд эрхтнээ авд юм уу эсвэл хэрэг болдог одоо хэрэглэж болох бүгдийг аваад бас хадгалт юм болоо яад юм болоо. Тийм. За ер нь бол хадгалах процесс бас байж болно. Гэхдээ өнөөдөр энэ чинь бид нар хүлээлгэнд байгаа улсуудын дотоод бас ангилал байна шүү дээ. Бөөр, илэг. Одоо хамгийн их нь ямар эрхтэн шилжүүлэн суулгах. Илэг бөөр дээр манайх бол их байгаа. За тэр байтугай арьс хүртэл одоо шилжүүлнэ тий. Идрүүг ороод ирэхээр тий арьс шүрмэс мөрмс гэдэг ингээд эдгээр зүйлүүдийг шилжүүлсэн суулгах боломжтой. Тэгэхээр тухайн одоо амьгүй донор
одоо тухайн өөрийнхөө зөвшөөрлийг амьд сэрүүндээ бол одоо би бол ямар нэгэн байдлаар амь охирсон тохиолдолд одоо бас ингээд амьгуу донор болохыг зөвшөөрж байна гэдэг бүртгүүлсэн тохиолдолд бас тусгай нэг үнэлэх авч байгаа. 30 бол энэ байхгүй байсан. Тий. Ер нь бол байсан тий. Тэгээ одоо энийг сурчилснаар бол сүүлийн бас тоос нэлээд нэмэгдэх хандлага юм төрөөд явж байгаа тий. Тэгэхээр одоо эн чинь сая жишээлбэл одоо нэг 2 сарын өмнө амьгуу донор гарлаа тийм ээ. Тэндээс одоо 3 хүний амьнаас аварч тий. 3 хүний амьнаас аварлаа. Тэгэхэд одоо тий бисүүд одоо сайн болоод өнөөдөр ингээд энгийн амьдралдаа шилжиж явж байгаа байхгүй. За тэгтэл одоо тэр амьгуу донор гарлаа гэдээ үзэхэд тэр хүнээс илэг бүр шилжүүлэн суулгах нөхцөл үүсэж байгаа. Тэгэхээр хүлээлгийн жагсаалтантайгаа улсууд руугаа холбогдно манай эмнэлгийн байгууллага. Харамсалтай нь ингээд одоо жишээлбэл зөвхөн илэг шилжүүлэн суулгах хүлээлгийг байгаа нэг 20 хүнлөө холбогдож байгаа байхгүй. Тэр чинь дуудаж авчираад нөгөө шинжилгээгээр нөгөө нийцлийг үзэн штэ тодорхой төвшөнд бөөр мөр. Тэгтэл тэр 20 хүнээс дуудахад үндсэндээ бараг 50 орчим хүн хороогүй мөхсөг үзүүлсэн байж байгаа. Хүлээлгэндээ байж байгаа. Тийм ээ. Тэгэхээр одоо тэр хүлээлгэнд байгаа нөгөө эрэлт гэж байна штэ. Эдгээр зүйлүүдээс л одоо бид нар харж шалтгаалж одоо тэр зүйлүүд рүү хангах юм боломж олцоо бүрдэж байгаа. Хавтартаа одоо нэг айлтал нэг хүн хавтартай гэдэг ийм оншсон штэ. Тэгэхээр ингээд нэг ийм эргэтний шилжүүлэн суулгах хүлээлгэнд байгаа хүмүүсийн тоо маш их байгаа. Гэхдээ амьгуу донор бол одоо яг маш бага одоо жилд хэдхэн одоо гарын 5 орнд хүрэхгүй одоо амьгуу донор гарч ирж штэ. Тэгэхээр одоо яг энэ хууль батлагдаад гэдэг юм уу энэ ингээд явхаараа одоо эргэтний 8 үүсэхгүй ямар нэгэн байдлаар те амьгуу донор одоо нөгөө тархины хүчилттэй одоо хүн биш байлаа гэж бодоход одоо тэрийг тархины хүчилттэй байна гэж хэлээд ингээд донор болгочих үедээ гэдэг ийм айц гэх юм уу ийм зүйл одоо хүмүүсийн дунд нэлээдгүй яригдлаа л да. Одоо яг энэ асуудал үүсдэнтэй холбоотой нийгэмд гарч иж байгаа сөрөг одоо зүйлүүд дээр Ангаах талаас тэр болд юм уу? Тийм. Ангаах одоо шинжлэх ухааны талаас энэ чинь болд юм уу? Заавал тархины хүчтэй үнийг донор энийг боломжтой. Ер нь бол 1963 онд анх амьгуу донор гэдэг концепцийг гаргаж ирээд Харвард их сургууль бол 68 онд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэлээ тархины хүлт хүрсэн хүний одоо хиймлэр амьсгалуулаад зүрхийн хиймлэр эмийн хүчээр ажиллаулж байгаа л тэгээд үлдсэн эрхтнийг авч болох юм байна гэдэг концепцийг гаргаж ирсэн байхгүй. Хэрвээ тэр хиймэл амьсгалын аппаратыг салгаад зүрхнийг дэмжиж байгаа энэ тариг зогсоох юм бол тэр моментально энэ л нас барсан хүн тархины үхэл бол биологийн үхэл буюу жинхэнэ үхэл гэж ойлгож байгаа байхгүй. Гэтэл бол одоо бид нар бол хүний эрхтнийг наймаалах ямар ч болцоо байхгүй. Ягаад гэвэл өнөөдөр тэр хүнээс авсан эрхтнийг тархины үхлийг бол тодорхойлдог баг байгаа. Эмнэлгүүд дээр тухайн эмнэлгийн захирлын тушаалаар байгуулагдсан тархины үхэл тодорхойлох баг байгаа. Тэр баг чинь тэр хүний эхлээд амь нас аврах үйл ажиллагаа явуулна шүү дээ. Тархиндаа гэмтэл аваад ирсэн байж болно, тархиндаа цус харваад ирсэн байж болно. Гэтэл шууд донор болгоно гэдэг асуудал байхгүй шүү дээ. Энэ бол эхлээд амь нас аврах үйл ажиллагаа явуулаад үнэхээр бид нар бол ангаахын шинжлэх ухаан үнэхээр энэ хүнийг бол тархины үхлээс гаргаж чадахгүй боллоо. Энэ хүн бол одоо зөвхөн эмийн хүчээр амьсгалж байна, эмийн хүчээр зүрхэн зохилж байна гэдгийг бол тогтоодог тусгай баг байгаа. Энэ баг 2 удаа энэ тархины үхэл гэдэг юм эмнэлэг болгон дээр. Одоо эмнэлэг болгон дээр биш. Одоогийн байдлаар бол 21 аймаг Улаанбаатар хотын 6 эмнэлэг дээр байгаа. Тэрнээс биш энэ бүх эмнэлгээс донор яахгүй юм тийм үү? Үгүй энэ чинь бас тухайн эмнэлгийн хүчин чадал эмч нарын боломж болцоог харна шүү дээ. Тэгэхгүйгээр зүгээр одоо дүүргийн эмнэлэг ч юм уу эсвэл одоо хувийн эмнэлгүүд дээр жишээ нь бол байхгүй байгаа. Одоо дандаа улсын эмнэлгүүд дээр юм. Тэгээд ингэсний дараа бол амь нас аврах үйл ажиллагаа амжилттай боллоо. Гэхдээ тархиндаа цус харвсан хүн болгон, тархиндаа гэмтэл аваад бурхан болж байгаа хүн болгон донор болох боломжгүй. Энэ бол маш нарийн шалгууртайгаар тэр хүнийг донор болох уу болохгүй гэдгийг шийддэг байхгүй. Тэр хүн маань бол тухайн үед тархиндаа цус харвсан, тархиндаа гэмтэл авснаас бусад тохиолдолд эрүүл байсан хүнийг л бид нэр донор болгоно гэж ярьж байгаа. Тэрнээс суур өвчтэй, БЦ вирустэй, доохтой, сүрээтэй, өөр юм халдварт өвчтэй хүмүүс бол донор болох болцсон. Тийм учраас Монгол улсад өнөөдөр жил болгон одоо харамсалтайгаар даралт их өвчнөөс болоод 2000-аас 2500 хүн тархинд нь цус харвж байна. Хинт нь бурхан болж байна. Жил болгон ахуйн гэмтэл бас аваараслаар, машины аваараслаар бас нэг 400-500 гот хүн нас урж байна. Гэтэл энэ дотроос яг донор болгоё гэж авъя гэхлээр нөгөө улсууд маань ихэнх нь өөрсдөө монголчууд маань суур өвчтэй.
Тэгээ энэ юу би хэлэх гээд байна гэхээр монголчууд маань эрүүл байхдаа өөрийгөө сайн эмчилүүлж өөрийнхөө энэ эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орхооргүй одоо өөрийнхөө эрүүл мэндэд сайн анхаарах хэрэгтэй. Нэг урдсан сэргийлэх үзлэгтээ орж ямар байна. Эрт илрүүлэгтээ орж ямар байна. Эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орчлоо ингээд тартагтанд болтол явах шаардлагагүй шүү дээ. Энэ бол зөвхөн монголчуудын амьдралын хэв маягаас болж байна. Гэхдээ дэлхий дээр бол ингэж одоо эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийж байгаа 90 гаруй орн байна. Тэнд ч гэсэн бас ард иргэд нь бас ингээл хүссэн хүсээгүй ямар нэгэн байдлаар өвчин аваад тэгэл эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орж ажлын нөхцөл, амьдралын нөхцөл бас гэдэг амтай юм шиг гэдэг шиг л. Нөгөө эрчүүдээс ингээд нөгөө рандомор асуулт асуусан байгаа байхгүй тийм юм. Та машин хамгийн сүүлд хэзээ онцлогоонд оруулсан бэ гэсэн. Тэдэнд онцлогоонд оруулсан. Машин чи ямар гэмтлээ гэсэн яа. Тэр нь л жоохон дуурайд байгаа. Одоо тэрийн солимоор байна гэл тий. Та өөрөө хизээ эртэлрүүлэхт орсон бэ гэсэн чи ерөөсөө орж байгаагүй. Ингээд тэгээ одоо чинь хүмүүс ингээд манай төр одоо өнөөдөр манай хууль бол эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээг үн төлбөргүй хийн. Дархлаа дарангуулах юм үн төлбөргүйг гэдэг ингээд ийм сайхан ард олон төмнийгаа гэхдээ энэ нийгмийн эрүүл мэндийн талаасаа энэ өөрсдөө эрүүл мэнд байлгах талаасаа хүмүүс өөрсдөө хичих хэрэгтэй. Өөрийнхөө биеийг өөрөө юм шиг ашиглах хэрэгтэй. Хүний юм шиг ашиглаж болохгүй шүү дээ. Манайхан чинь ер нь бол хүний эрүүл мэндийн боловсрол жоохон дорой байна монголчууд. Тэгээ нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр бол бид нар маш их ажил хийх хэрэгтэй л гэж би бас боддгийн. Ард олон түмэн уул нь бол мэдхийн дээр мэдж байгаа шүү дээ. Гэхдээ л хайнгал байгаа. Одоо тийм маш залуу юм хүүхдүүд бөөрийн дутагдлалд орсон, бөөр шилжүүлэн суулгах онш сонсцсон юм. Энэ од юутай холбоотой байгаа юм? Буруу хооллолт. Манай монголчуудад асар их байгаа. Одоо хүүхдүүдэд бид нэр эрхлүүлж ийнгээд газтай ундаа, чипс зэрэг зүйлээр бол одоо маш их торгоож байгаа. Чипс бол жишээлбэл бөөрөнд асар их мөн соххгүй. Шууд нөлөөлдөг. Төргөн хоол маш их нөлөөлдөг. Тэгээ би зүгээр яг та хэдэн сая ярьж байгаа зүйлийг дотроо бодоо сууж товчхон дүгнэл хэлэхэд зүгээр ерөөсөө монголчууд хувь хүн хэмжээсэн гэсэн өвчнийг мөнгө л гэж хардаг байх хэвээр. Тэр цагт хүн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарна. Өнөөдөр жишээлбэл нэг иргэн ханаа түрээд нэмийн сан орлоо гэхэд доор хаяж хитэн төгрөгөөр юм авч. Одоо хүүхд чинь бие нүвдөд те нэгэн байдлаар нэлийн байгууллагаас үйлчлэг авахд нэмийн сангаас им авахд им чин бичээд өгсөн жороор им авахд хитэн төгрөг авч ийн гэдгийг та нар тооцоол. Тэр гарч болохгүй зардал байхгүй юу? Болохгүй байж болох зардал байхгүй юу? Уулна. Тэ? Эдэж одоо өвчин хэлж ирдэггүй, хийж ирдэг гэж ярьдаг боловч хэлж ирдэг гэсэн шүү. Тий, бас бид нэр тодорхой төвшөнд ялангуяа ирдэг гэсэн шүү. Ялангуяа юм шүү. За яах вэ? Тий, монголчууд за ялангуяа бид нар хор тавтраас сэргийлэх бүрэн боломжтой байхгүй юу? Хор тавтар юунаас үүсэж байна? Нэгдүгээрт буруу хооллолт, хоёрдугаарт дасгал хөдөлгөөнөө одоо хийхгүй байх. За гуравдугаарт хорт зуршил. Аригтай байх. Ерөөсөө ийм үндсийн хэрэглэнээс л одоо үүсэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ гурван зүйл дээр анхаарад монгол хүн өнөөдөр өөрийнхөө эрүүл мэндэд өөрөө л анхаарна шүү дээ. Ер нь бол хинч анхаарахгүй байхгүй. Тэгэхээр энэ зүйлээ л одоо бид дотоод тохомсартаа за одоо тэгээд халааснасаа мөнгөө гаргая гэж бодож байгаа бол одоо тоохгүй гэж болно. За үнэхээр одоо өвчин бол цаанаа мөнгө юм шүү гэдгийг л харсан тохиолдолд бол. Гэтэ мөнгө агаад ч бас хэцүү л дээ ер нь тий. Хатагтан тулгачаад одоо жишээлбэл би ингээд гадаад улсад очиод монгол хүмүүстэй одоо эмчилгээ хийх гээд очиж байгаа улсуудыг би олон харсан. Тэгээ тэнд очиод ингээд амиа аруудж байгаа улсууд эдгэрээд явж байгаа улсууд олон байна. За зарим нь ингээд мөнгөгүйгээсээ болоод амиа охирч байгаа улсууд олон байна. Зарим нь мөнгө нь байгаад ч ангаах ханаг юу даваад хэтэрсэн амиа алдж байгаа амиа охирч байгаа улсууд бас олон байна. Тэгээд эдгээр зүйлүүдээр ингээд тус бүрдэн одоо ер нь анализ хийж бодох хэрэгтэй юм байна. Би нэг донор ийм хайж байгаа хүлээж байгаа тэгээ гадагшаа явахгүй мөнгө цуглуулж байгаа нэг гэр бүлтэй уулзчихсан байхгүй ажлын шугамар. Тэгээ тэр яасан бэ гэхэлэр гэр бүлийнхнаас нь ганцхан донор болох боломжтой хүн төрсөн их чинь байгаад байдаг. Гэтэл төрсөн их чинь төрөлхийн юм урт богино гартай юм байна. Гар нь юм урт богино. Төрхтөө одоо нэг тийм төрсөн юм байна. За тэгэхээр нөх хөгжлийн бэрхшээлтэй тооцдог их чинь. Тэгэхээр их чинь бол бусад бүх одоо эрүүл мэндийн шинжилгээгээр дүүдээ өрөөсөн мөрөө өгөх боломжтой гэдэг боловч Монгол улсын хуулинд хөгжлийн бэрхшээлтэй иргэн одоо донор болж болохгүй гэж заасан учраас энэ хоёр хүн хоёулаа гадагшаа явах гэж. Одоо Туркт очихоор эгчдүү хоёр тэр эгчдүү хоёрыг зөвшөөрөх гээд байна л да. Одоо жишээлбэл хөгжлийн бэрхшээл нь тэр бөөрийн аваад өөр хүн суулгах гээд өрөөсөн мөртөө энэ хүн цаашдаа амьдрах юм байна гэж үзээд байгаа юм байна. Гэтэл манай улс болохоор
хөгжлийн бэрхшээлтэй бол болохгүй гэдэг ингээ хатуу заасан байдаг нь бид нар гэр бүлээсээ ингээд дор хаяж 3 хүн тий тэр 2 хүн ч хоёулаа агалгаанд орно тэрийг сахих 1 хүн хэрэгтэй болно тий. Тэгээ 3 хүн гадагшаа явах зардал мөнгө хайж гинэ. Тэгээ биеийн байдалд ордоод иддэг. Тэгээд нэг ийм хүнд байдалтай тулгарсан гэр бүлтэй уулзсан. Тэгэхээр энийг одоо хууль яаж зохицуулах вэ? Одоо жишээлбэл ийм байхгүй. Таны ярьж байгаа зөв. Наад хүн чинь гэр бүлийн гишүүн гэж үзэх үү? Яг хөө төрсөн ихчдүү хөгжлийн бэрхшээлтэй ирнэ гэж үзэх үү гэдэг зүйл дээр эхлээд төвлөрнө. За гэр бүлийн гишүүд бол өнөөдөр болно. Эн чинь ямар нэгэн хөндлөнгийн хүн биш байгаа байхгүй юу? Гэр бүлийн гишүүн учраас. Тэгэхээр энэ манай хуулиар бол гэр бүлийн гишүүн гэдэг агуулгаар авч үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөдөр бид нар гэр бүлийн тухай хууль гэж хуультай болсон. Гэр бүлийн тухай хуулинд гэр бүлийн гишүүн гэж хэмбэ гэдгээр нь тодорхойлцсон байж байгаа. Тэгэхээр энэ тодорхойлолтод хамрагдаж байгаа бол гэр бүлийн гишүүн гэдэг рүү авч үзээд энэ асуудалд бол одоо эрхтэн шийдвэрлэх асуудлыг бид нар ярилцж болж байгаа байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бид нар нээж өгч болохгүй. Өнөөдөр Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ тийм одоо хүний сэтгэлийг сайхан тэнийтэл амьдралд нь ямар нэгэн асуудал үүсэхгүйгээр дэмжиж чадж байгаа үгүй байхгүй. Тэр дэмжлэг байхгүйгээс л өнөөдөр хөдөлмөрийн чадвар эрхлэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өнөөдөр амжиргааны баталгаач төвшин ямар байгаа вэ гэдгийг бид нар тооцож үзэх хэрэгтэй. Энэ тооцож үзэж байгаа цаг үед өнөөдөр мэдээж энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэний сэтгэл зүйн асуудал гэдэг олон зүйл байгаа байхгүй. Тэр зүйл дээр тулсан байдлаар одоо бидний нөгөө хориглоод хаагаад байгаа нөгөө Стамбулын тунхаглалд нэгдсэн одоо энэ зүйл дээр үзэхэд бол бид нар эрхтний бизнес, эрхтний 8 гэдэг хүний 8 гэдэг зүйлээс ангид байх боломжийг нь бий болгохын тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бол нээж өгч болохгүй. Зөвхөн гэр бүлийн гишүүдийн хүрээнд л асуудлыг яриул. Одоо гэр бүлийн гишүүн мөртлөө хөгжлийн бэрхшээлтэй бол окей гэсэн үг юм. Үгүй. Нэг зүйл хөгжлийн бэрхшээлтэй бол нэг одоо тэр хөгжлийн бэрхшээлтэй гэж одоо би яриа тийм байна. Нэг үндэсний байгууллагын хүний эрхийн түгээнүүд тунхаглаж байгаа. За. Тэнд бол хүн бол эрүүл байх хэрэгтэй. Амьд явах хэрэгтэй. Эрүүл орчинд амьдрах хэрэгтэй. Гэтэл одоо манай энэ саяны ярьсан хөгжлийн бэрхшээлтэй хүн маань өөрөө бол амьд явах хэрэгтэй хэдий боловч амьдралын чанар нь бас тодорхой хэмжээгээр алдагдчих дутуу байгаа тийм. Дээр нь дахиад нэг эрхтнийг аваад нөгөө хүнийг амь насын аврах гэж авахлаар тэр хүний амьдралын чанар улам л муудна шүү дээ. Тэр утгаараа бол тэр хүнд нөгөө талд нь даваа өрх олгол энэ хүний одоо амьдралыг бол ямар нэгэн мэтлэр илүү доошлуулж болохгүй л гэсэн санаа байхгүй. Угаасаа хөрх юм амьдрал нь хэцүү бас нэг өөрийн гэсэн одоо проблемтай шүү дээ. Тэрэн дээр нь дахиад нэг бүхэл бүтэн нэг эрхтнийг аваад тэгэхэд тэр хүний амьдрал ингээд тэгвэл энэ утгаараа хоёрдугаар шүү дээ. Ер нь бол энэ эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ гэдэг чинь бол өөрөө өндөр технологи, өндөр зардалтай байдаг. Тэгэхээр бол манай монголчууд бидний анх эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ эхэлж байхад бөөр болон элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амьд доноороос эхэлж байхад бид нар бас тухайн гэр бүлд бас дутуу танилцуулж ирсэн юм бас байсан. Юу гэсэн үг вэ гэхээр нэг хүнээс гэр бүлийнхаа нэг хүнээс нэг бүрийг аваад эсвэл элэгнийх нь талыг аваад шалжуулаад машины мотор сольж байгаа шиг маргааш бүр хитлаасаагаал ингээл явчихна гэж ойлгож байдаг байхгүй. Тэр бол маш буруу байхгүй юу. Энэ бол өөрөө маш өндөр технологи, маш хүмүүсээс маш их хариуцлага шаарддаг. Юу гэсэн үг вэ гэхээр өнөөдөр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, жишээ нь элэг шилжүүлэн суулгах эмчилгээ алт дэлм урт юмаа гэж ойлгоо л доо. Тэгэх юм бол мис засал хийж байгаа нэг сарын мис засал хийж байгаа 10 цаг, мис заслын дараах эрчим тэмцэлгээний нэг сарын эмчилгээ болвол өртөөсөө нэг сөөмөл өгөх. Үлдсэн алт дэлм 5 жил амьдрна, 10 жил амьдрна, 15, 20 жил амьдрахад энэ гэр бүлээс дандаа санхүү эдийн засгийн болцоо шаардна. Дандаа гэр бүлээс карманаас нь мөнгө гарна. Тэр хүмүүсээс байнгын хариуцлага шаардна. Энэ бол зүгээр л машины мотор сольсон шиг ингээд асаагаад явчихсан биш байхгүй. Нормал болоод явчихна гэсэн үг. Тийм байхгүй. Тэгэхээр бол гэр бүл бол энэ дэр бүгдээ амар хариуцлага хүлээх хэрэгтэй. Маш их хариуцлага. Тэгэхээр л ийм хариуцлагатай энэ их санхүү эдийн засгийн хүндрэлд ордог ийм орохгүй тулд бид нар одоо өөр хүүхдтэй сайн заасалгах хэрэгтэй. Гэр бүлэрээ жишээ нь би одоо гэр бүлийн одоо аав хүн өөрхөн үр хүүхд таны ижлийнхаа өмнө хариуцлагатай байх хэрэгтэй байхгүй. Өөрийнхөө эрүүл байхын төлөө үзүүлж харуулдаг. Шинжилгээнд ордог. Гэрийнхнээгээ тэрэндээ урайлан дуудаж үлгэр жишээ болдог. Ер нь дэлхийн хэдэн улсад энэ хөгжлийн бэрхшээлтэй ирдээс эдэрхтэй авахыг хориглолтой. Одоо харьцангуй солонгос байнга хориотой байгаа. Нээлттэй байдаг гэж. Үгүй бид нар бол хориотой байгаа. Одоо жишээ нь энэ
миний энд явж байгаа олон улсын хурал зөвлөгөөн дээр ч бас ярьдаг л юм наадах чинь. Энэ бол ердөөсөө хэн нэгний даваа эрхийг одоо амьдралыг сайжруулахад бусдын амьдралыг доройтуулж болохгүй л гэж байгаа байхгүй. Ердөөсөө тэр угаасаа тэр хүн чинь амьдралын чанар таараа шүү дээ. Хөрх юм гал яасан ч юм өөр ямар проблемтай байхыг үгүйсэхгүй. Гэтэл тэр хүн дээрээс нь дахиад хөрх юм ядарсан амтнаас дахиад энийг авчих гэж. Тэгээ энэ хүмүүс чинь гадагшаа явах эсвэл одоо Монгол донор хүлээх. Тэгээ донор хүлээх хэдэн жил болсон байгаа юм. Тэгэл одоо юу яам л та тэгэл бөөр бол яг тухайн хүн ийм саналууд хэр их гарсан бэ энэ хуулийн төсөл боловсруулагч байсан. Гарсан. Иймэрхүү зүйлүүд тий ер нь нээчий гэсэн бодолтой хүмүүс бол нэлээд хандж ирсэн. Дээр нь одоо бас нэг насны асуудал байгаа. Одоо жишээлбэл амьд донорын хувьд бол өмнөх хууль дээр 25 байсан. Сая батлагцсан хуулиар 21 болгож бууруулсан. Гэтэл бидэнд ирж байгаа хүсэлт нь 18 гэж байна. За нэг өстэй хүүхд аавда одоо эргэтэн шилжүүлэх дормоор байна. Би 18 настай учраас насаараа бол болохгүй байна гэдэг зүйлийг тавиад та хуулиараа нээж өгөөч. Өөрийнх нас тэр хоёрт тараад байдаг. Нээж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан байхгүй. Тэгэнгүүт нь би тухайн үед юу гэж хэлсэн бэхээр за боломжгүй гэж шууд хэлсэн. Өнөөдөр бол ер нь хэдий 18 нас өрөөд эрх зүйн бүрэн чадамжтай одоо иргэн гэж тооцогдож байгаа боловч гаргасан шийдвэртээ бүрэн хариуцлага хүлээх ийм иргэн бол биш байхгүй. Өнөөдөр сэтгэл зүйн төлөвшөл буюу хүний төлөвлөл ер нь бол дэлхийн түвшинд 25 нас гэж тооцдог. 21 нас бас боломжийн гэж. Өнөөдөр гаргасан шийдвэртээ ямар нэгэн байдлаар эргэж буцахгүй, харамсахгүй. Тий, нэг хоёр дэштэй амьд донороос ер нь эрхтэн шилжүүлэх гэдэг асуудлыг та нар ингээд өөрсдөн дээр тулгаад ив иврүүл сав сарвал хүн эрхтнээсээ тасдуулаад одоо нэг ахтаа хамаатан саад гэрүүлийнхэн гişүүдэд өгнө гэдэг бол нэгдүгээр айгүй хайран мэдээж аймаа авах гэж байгаа тийм ээ. Одоо за гэтээ өөрийнхөө наснаас бас тий. Дараагийн асуудал нь өөрөө юу гэхээр би одоо эрхтэн шилжүүлэх мэт засалд орцсон хүмүүст асуулсан байхгүй. Ороод өнөөдөр одоо ардан дархлаа дарангуулах юм хэрэглээ явж байгаа зүйлтэй уулзсан. Тэгээд тэд нар дийлэнх нь амьд донороос авсан. За шилжүүлээд авсан. Ахтаа хамаатан цангаас одоо амьдрал байхгүй. Амьд үлдэхийн тулд одоо ихчээс хайхаасаа дүүгөөсөө хүүхдээсээ ингээд аваад эрхтэн. Тэгтээ тэр хүн өнөөдөр өөрөө ярьж байгаа байхгүй. Нэлэмсэн жилээр би тэгтээ одоо мөнгөний дарамтсан байдаг гэж байгаа. Би хүн дээрхтэй амьдарч байгаа. Би идэ аймаар өгсөн ч гэсэн тэр айл гэрүүл дотроо тэгэл ямар нэгэн байдлаар дандаа жаргалтай юм гээд байгаад ингэж байхгүй шүү дээ. Амьдралч өөрөө динамик. Гэтэл тэр үед одоо бараг л одоо чи бараг миний буйнд амьд байх шүү гэдэг юм. Маргаан гарах тохиолдол байдаг л бах тий. Гардаг гэж байгаа. хаанч гардаг шүү. Хаанч гардаг гэж. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхээр бид нар нэг дараагийн эрсдлийн юу гэхээр амьд донороос бид нар эрхтэн шилжүүлэх сул мэс засал хийж агаад амьд донороо алдчихвал яах вэ? Яг үнэ. Том эрсдлээс үүсч болох эрсдэл. Гэтэл энэ хүн амьд донор одоо амь охироод энд эрхтний авсан амьдарч гарч ирээ тэр хүн дараа нь ахту хамаацаа дараа гэрийнхээ нүрийг харах хэрэг байгаа юм баг. Ер нь эрхтний өгч байгаа дүүн хүүхэд надад шил саяны охин дээр биш шаа. Аавдаа эрхтний өгч байгаа амь охирчвал яах вэ? Гэдэг асуудал байхгүй юу? За тэгэхээр амьд донорыг ер нь ямар тохиолдолд бид нэр одоо мэс засал ашиглах боломжтой гэж одоо асуудал гарч ирж байгаа зэндээс. Жишээлбэл одоо нэг иргэн одоо хин ч байдгийн те иргэн өвчин онцлогдоод эрхтэн шилжүүлэх зайлшгүй шаардлагатай үүслэе гэж үзээд гэтэл тэр хүн бол тодорхой хугацаанд хүлээх боломжгүй. Тийм. Байдлаараа одоо яаралтай одоо 2 сар дотор одоо эрхтэн шилжүүлэхээс амьдрах хугацаа орохгүй болно гэсэн тохиолдол ер нь хугацаа амьд донорын асуудлыг ярих болчихж байгаа байхгүй. Боломжоор одоо жишээлбэл бөөр шилжүүлэн суулгах гэж байгаа юм бол бас нэг диализийн аппаратанд ингээд ороод ингээд цаг хугацаанд одоо бас нэг хүлээлийн жигсаалтанд ороод ингэж явж байгаад бөөр шилжүүлэн суулгах боломж үүсэх юм хүсэл байгаа бол тэр хүлээлийн жигсаалтанд ороод айлалах амьд донороос одоо бөөр шилжүүлэх юм хүслүүдийг хүлээх ийм байдал бий болж байгаа байхгүй. 2024 оны одоо статистик судалгааг үзэхэд бол хамгийн олон амьгүй донор илрүүлсэн улс нь өөрөө Испани байт. 2562 амьгүй донор илрүүлсэн. 2004 онд Монгол 5. За тухайд. Тэгэхээр би энэ дэр юу хэлэх гээд байна гэхээр энэ хууль батлагдаж хэрэгжиж ихэснээр Монголд 2024 онд 5 амьгүй донор илэрсэн гэж байгаа ч. Энэ одоо тухайн хувьчлаад үзэх юм бол одоо тэр нөгөө ангаахын тэр хувьчилдаг аргачлаар нь PMP гэдэг одоо аргачлаар нь үзэх юм 1.3% гэж үзэж байна. Гэтэл саяны тэр 2562 бол 53% гэж үзэж байгаа юм байна. Испани хувь тэргүүлсэн байгаа байхгүй. Монгол улсын одоо ойрын зорилго юу гэхээр тэр 1.3 PMP 10 PMP болох. Дараагийн зорилго нь
15-аас 20 BMP болох буюу жилд нөгөө хэд гэсэн. 1 сая хүнд оногдох юу нэг тонн байна. Тэгэхээр хэдэн аймагуд оноо. Гэхдээ одоо ядаж бид нар жилдээ нэг ядаж нэг 10 за одоо бүр холын зорилгоо ярих юм бол одоо 50 60 тал. Одоо түрүүн тэр нэг уг нь бол аймагуд оноор гараад байгаа тий. Тархины цус харуултаар одоо бурхан болж байгаа хүмүүс тохиолдол тэр 3000 2500 хүн болгон ч донор болох боломжгүй байхгүй. Тэндээс яг тэр шаардлагыг хангаж байгаа цөөхөн хүн гарч ирдэг. Тэр амьгуу донорыг тархины үхэлтэй амьгуу донорыг одоо эмнэлгийн аргаар одоо амьсгалууж тэр бусад эрхтний ажиллах нь өөр асар өндөр зардалтай байна. Тодорхой түвшинд. Тодорхой хугацаанд. Тэгэхээр нөгөө тэр 3000 хүн 2500 бүгд амьгуу донор болох боломж бол угаасаа байхгүй. Дараагийн нэг асуудал одоо би яагаад одоо бид хоёр энэ хуулиа ингээл яриад батлагдахаас өмнө ч одоо ч ингээ яриад яваад байгаа. Ерөөсөө иргэдийн соёнгийн ерөөлөх асуудал. Нэг уламжлалт шашны юм байна. Өнөөдөр одоо зан заншил, тухайн улсын одоо дадал тий олон зүйлээс шашин гэдэг. Тэгээ тэр үед нөгөө одоо гэр бүлийнхаа ойр тойрны хүнийг алдсан хүний сэтгэл зүйн байдал шууд зөвшөөрдгөө жишээлбэл. Одоо за танаа одоо бурхан болооч бол ямар ч тийм халагмаар ажил л да. Одоо жишээлбэл ингээл инхээр амьдрах ингээд нэг амьсгалаад ингээ байгаад байгаа учраас ингээ амьдрах боломж байгаа юм шүү. Босоод ирэх юм шүү гэдэг ийм итгэл үнэмшил мэдээж гэр бүлийн хүн болгон мэдгүй байхгүй. Тархины үхэлтэй одоо донор гэдгийг хүн болгон ойлгохгүй. Тэр чинь нөгөө амьсгалын аппарат зооцсон ингээд цуцанд нэм очиад ингээд цуцаар нь ингээд дижилийн нөгөө хүчээр ажиллаж байгаа. Тэгтэл тэр тархинд цус бол аль хичээний одоо жишээлбэл цус харуултаар бол одоо ингээд задраад тэр тархин цусаар дүрцсэн эргэлт зогсчихж байгаа. Тэрийг энэ богино зайд нь одоо бид нар хүчээр нөгөө эмнэлгийн аргаар эргэлдүүлж хагаад ажиллуулж хагаад тэр хүнээс одоо эрүүл хэрэгтнийг нь хэрэгцээтэй хүнд нөх буянтай үс гэж үзэж байна. Нэг амьгуу донороос 8 хүний амьсыг авах боломжтой гэж. Тэгэхээр нөгөө яг тэр хүнээ бид нар бас нэг өөрөө амьд цэрүүндээ бас энэ буянтай үсийг бодож өөрөө одоо зөвшөөрлөө өгөх боломж. Зөвшөөрөл авах тохиолдолд гэр бүлийнх нь одоо 3 хүртэлнээс дурс бичлэгээр одоо зөвшөөрлийг авсан тохиолдолд дараагийн үйл ажиллагаа хийх боломжтой. Энэ зүйл дээр одоо ингээд өнгөрсөн хугацаанд дандаа гацаж, зогсож энэ амьгуу донорын илэрх тоо өсөхгүй байх юм. Одоо хүн болгоо ингээд өөрийгөө донор болохыг зөвшөөрлөө өнөөдөр ч юм уу хизээч ингэ өгөх боломжтой болсон учраас байгаа тийм. Тэгээд ч гэсэн байсан. Юу ямар нэг юм тохиолдолд одоо бүр энэ ч бүр ийм Монголтой холбоод амар амжилтчуд байгаа юм тийм. Ер нь гэхдээ яг ямар тохиолдолд одоо амьд донор жишээлбэл ямар тохиолдолд болох боломжтой гэдэг. Ер нь яг ямар хүмүүс донор болох боломжтой. Ер нь шүү дээ. Энэ элэг бөөр зүрхний өвчтөй хүн болгон одоо архаг өвчтөй хүн болгон эргэтэн шилжүүлэн суулгах хэмжээнд бол орно гэсэн үг биш. Энэ чинь бол эргэтэн шилжүүлэн суулгах хэмжээнд оролцох маш өндөр шалгуур үзүүлэлтүүд байдаг. За энэ хүнд энэ эргэтэн шилжүүлэн суулгах хэмжээгээ хийх юм бол үр дүн гарах уу гарахгүй гэдэг асуудлыг эхлээд жигнэрийн тавган дээр тавьж үздэг байхгүй. Үнэхээр одоо яагаад ч хичнээн солиодч үр дүн гарахгүй юм бол за уучлаарай хичнээн залуу байсан ч гэсэн бид нар бол за уучлаарай танд бол эмчилгээ хийх ямар ч одоо үр дүн гарах боломжгүй байна. Тийм учраас бид танд эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийх болцоог өгдөг. Энийг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Дэлхийн эргэтэн шилжүүлэн суулгах нийгэмдгээс бөөр, элэг, зүрх, нойр, улчирхай уушиг шилжүүлэн суулгах эмчилгээний заалтуудыг гаргаад өгсөн байдаг. Тэгээд бид нар тэр заалтуудаа харж байгаа л одоо шинэ элгэний хавдартай хүн байлаа гэж бодоход элгийн дотроо нэг ширхэг хавдар байх юм бол тэр хавдар нь 4.5-аас 5.5 см-с илүү байх ёсгүй гэж байгаа байхгүй юу? Эсвэл олон хавдар байх юм бол тэр хавдруудын нийлбэр нь 5.5 см-с том байх ёсгүй гэдэг. Ингээд ийм нарийн одоо анагаахын шинжилгээ ухааны одоо практик дээр суурилсан судалгааны үндсэн дээр гарч ирсэн ийм критерий юу шалгуур үзүүлэлтүүд байна. За ямар хүн донор болж болох вэ? Хамгийн эхлээд амьд донор бол хамгийн гол нь нэгдүгээр манай энэ хуулийн заалтанд бол гэр бүлийн гишүүн байна гэж байна. Гэр бүлийн гишүүн гэдэг чинь нэлээд өргөн цар хүрээтэй асуудал. Гэхдээ энэ хүн гэр бүлийн хэн нэгэн аавдаа ч юм ээжтэй ч юм хүүдтэй ч юм донор болох гэж байгаа юм бол ямар нэгэн эдийн засаг санхүүгийн хөшүүрэггүй ямар нэгэн шавхуур цаанаас нь шахаж хүчлүүлсэн юм байхгүй. За би үнэхээр юугаа аврыг ахыгаа аврыг эгчээгээ аврыг аавыгаа аврыг гэдэг чин сэтгэлээсээ донор болохыг л зөвшөөрсөн байх хэрэгтэй. Тэгэхгүй чи нэг аавыгаа нэг авалцахад яадгийн ч гэдэг юм уу ийм гэр бүлийн доторх яриагаар шахалтаар болж болохгүй. Тэр улсууд бол тийм улсууд чинь яг эцэст өөрөө ихтгэл үнэмшилгүй байгаа тохиолдолд бол
мис засал хийх зүйл би одоо эмийг азмич хүндэл гарахыг үүсэхгүй. Одоо тэгээ гэр бүлийн гишүүн боллоо гэж гишүүдийг зөвшөөрж ийн гэж штэ. Тэгээд жишээлбэл охин ч юм уу хүн ч юм уу аавда ч юм уу ээждээ ч юм уу төрсөн дүүдээ ч юм уу одоо ямар нэг эрхтний өгөх юм нөхцөл байдал дээр тулгарлаа. За гэр бүлийнхэн бөөнөр очиж шинжилгээ өглөө. За зөвхөн одоо минийх ч юм уу таарлаа гэж бодоход тухайн хүн гэрэлцсэн дахиад гэр бүлтэй болсон байвал яа гэх юм. Тэгэл тэр цаатлын гэр бүл бас айгүй хүнд байгаа. Тэгэн гол шин надад ч амьдрал дээр байнга тохиолдог асуудал байхгүй. Өнөөдөр би донор болъё гэж ах トゥ донор болъё гэж зөвшөөрлөө гэж болох манай эхнэр өөр хүүхдүүд боллоо. Тэрнээс зөвшөөрөл авахгүй хараа. Тэд нар зөвшөөрөхгүй бол тэднээс зөвшөөрөл ирэхгүй бол энэ асуудал шууд зогсно. Энэ чинь зүүн одоо манай энэ албан дээр бол амьд донор болох гээд гэр бүлийнхаа гишүүнийхээ иргэний бүртгэл мэдээллийн төвөөс авсан лавлагаагаа бариад ирж байгаа байхгүй. Тэгээ ирээд үзэхлээр за ийм хамаат энэ хоёр бол ингээд хамаатан үнэн болно гэж иргэний бүртгэл мэдээллийн төвөөс. За тэнгууд бид нар материалуудыг үзэнгүүт одоо жишээ нь эхнэртэй хүн байвал эхнэрээс нь зөвшөөрөл нэрж өө, эхнэрийнх нь аав ээж нь зөвшөөрөл өгж өө, өөр хүүхдүүд нь өгж өгдөг бас заавал үүснэ. Тэгэхгүй би ганцхан зөвшөөрнө гэдэг ингээд зөвшөөрөж явж болох. Зөвшөөрлийн бичгтээ гарын сэх зураад ирсэн байх. Гарын сэх зурж батраажуулаад натратаар батруулаад ингэж явна шүү дээ. Ер нь бүх зүйл сайн дурын юмсан дээр. Гэхдээ сайн дур. Ердөөс гэхдээ тэр гэр бүл бүгдээрээ эвлэлд нь нэгдсэн л байх хэрэгтэй. Юу гэсэн үг вэ? Энэний төлөө за үнэхээр Бачлууны 8 насыг аварья. Тэрний тулд одоо ингээд бүгдээр ингээд гарчуулах эрсдлийн танилцуулдаг болов. Танилцуулах. Бүгдийг бүх эрсдлүүдийг танилцуулна. Ямар хүндрэл гарч болох уу, яаж болох уу, эрсдхийн хүртэл танилцуулна шүү дээ. Тэгээд тэр хүн бол за би ахаа аврахын тулд орноо. Манай гэр бүл маш манай нэг профессор хэлсэн. Тэр профессор дэлхийд Европт анх удаага элэг шилжүүлэн суулгах мис заслыг хийсэн профессор биднэрт юу хэлсэн бэ гэхээр та нар одоо эрхтний шилжүүлэн суулгах эмчилгээ хийгээл их мундаг гал ингээл том доктор болчлоо гэж бодоод байх юм байхгүй шүү. Энэ эрхтэн авсан хүн ч гэсэн би яста мис засал хийлгсэн гоё тэргээд бодоод амьд донор бол жинхэнэ баатар. Энэ хүн өөрийнхөө амийг эрсдлийг ингээд өөрөөд өөрийнхөө одоо амь насыг ингээд хүнд даатгаад тэгээд эрхтнийхээ талыг юм уу эрхтнийхээ нэг хос эрхтнийхээ нэгийг өгж ийн гэдэг бол амьд донор бол жинхэнэ баатар гэж биднээс хэлжсэн. Амьд донор бол зөвхөн гэр бүлийн гишүүд л амьд донор. Гэр бүлийн гишүүд. Өөрөө зөвхөн Монгол улсын хууль биш. Ямар ч гэр бүлгүй өмчөө өрөөсөн хүн бас амьдрал дээр байх л та. Тэгвэл яг уу одоо чагсаалт л хүлээх. Одоо тэгээд яг одоо саяны ярьж байгаа дээр бас нэг эсрэг тал нь яж байгаа юм. Тэрний юу гэхээр одоо жишээлбэл за түрүүн тайлбарласан нь одоо хүүхэд нь одоо ингээд хүнтэй суугаад амьдралд орцсон тэгээд гэр бүлийнх нь хүнжшэрхгүй тий. Гэтэл нөгөө талаараа бас нэг зүйл гарчсан. Тэр нь яасан бэ гэхээр одоо нийцлэрээ таарад байгаа хөргөн бэрэгд гарч ирсэн. Нөгөө тухайн гэр бүл. Яг нэг гэр бүл болсон юм шиг. Тэгээд тий нэг гэр бүл бүр 10 20 жил ингээд амьдэрсэн. Тэгээ одоо ингээд өгчөөлээ. Хадам ээжтэй хадам аавдаа ингээд илгээ шилжүүлээ суулгах зөвшөөрсөн байдаг. Гэтэл хуулинд байхгүй. Нэмж орсон. Сая манай хуулиар хөргөн бэр гэдэг бүр заалт нэмж орж ирсэн. За хөргөн бэрийн зөвшөөрлөх юм уу? Одоо тэр хөргөн бэр өөрөө зөвшөөрсөн нөгөө хань зөвшөөрсөн. Тэгээ хөргөн бэрийн аав ээж зөвшөөрөхгүй байлаа. Гэхдээ тэр чинь тэгээд өөртөө тэгээд бүх зүйлээ насан турш учраас ямар ч нэг гэдэгцэн. Амьдралд гарсан байхгүй. Зүүндөө гарсан. Хөргөн бэрүүд нь таарсан. Тэгээ одоо ингээд яа ихээр өө хуулиар манад зөвхөн гэр бүлийн гишүүн гэсэн байна хөргөн бэр орохгүй гэдэг. Одоо жишээ миний дүүгийн нөхөр надад өгнө л гэсэн үг байхгүй юу? Харин тийм байна. Тэр хүн чинь манай гэр бүлийн гишүүн болол манай дүүтэй одоо хань жил болоод 20 хэдэн жил болсон. Манай гэр бүлийн гишүүн мөн үү? Мөн шүү дээ. Тэрийг бид нар сайн нэмж оруулах гэж байгаа байхгүй юу? Энэ бол бас нэг шинэ заалт юм байна. За огт ингээд гэр бүлгүй асрамжийн газар өсөж төрнсөн ч юм уу те. Эсвэл ингэдэг юм аа. Эцэг нэгтэй ч юм уу, их нэгтэй ч гэдэг юм уу. Бас ийм зүйлүүд дээр ялгаа амьдрал дээр юу байна? Нөгөө эрхтэн шилжүүлэн суулгах өндөр технологи, өндөр зардалтай эмчилгээ хийсний дараа тэр хүн тэр авсан эрхтнээ өөрөө болгож авч чадахгүй гэдэг хариуцлагыг айгүй их тооцдог байхгүй юу? Тэр үеийн алкогольны цирроз печень буюу алкогольны илгэний хатвар арх усаар угаад илгэн хатвараад илэг сарих мис засалд орох шаардлагатай болсон гэр бүлтэй хүн байна гэж бодъё. Маргааш мис засалд орох гэж баг ингэж идэг тийм хүмүүс
бид эрхтний шийдвэрийн сургалт хийх шаардлага байхгүй. Яг тэгвэл тэр хүн тэр өндөр технологийн тэр өндөр одоо нэгнийхээ амь насыг эрсдэл болгож авсан эрхтнийг сарын дараа эдгэрчээд ингээ яваад байвал нөгөө авсан илгэн хайран болно шүү дээ. Амьдрал гарсан тохиолдол. Тийм байдаг байхгүй. Тийм учраас энийг чинь бүгдийг жигэж үзчихэж болно. Тэрнээс тэр хүн ухамсартай байх хэрэгтэй, хариуцлагатай байх хэрэгтэй, эрүүл сарвал байх хэрэгтэй, эмээ цаг тухайд нь уудаг байх хэрэгтэй. Нэр олон хүний хүч хөдөлмөрөөр боссон тэр эмчилгээг цааш нь монголчууд гам барина гэж гамаа бариад авч чадах чадвартай тийм хүн байх хэрэгтэй байхгүй. Тэрнээс биш халтсан харьсан булгандаа салингаас сольждаг юм бол биш Эхний амралтаа нөгөө гэр бүлийн хоорондоос маргаан гардаг гэдгсэн шүү дээ. Ер нь ингээд миний хүчээр амьдарч байгаа шүү гэдэг шиг. Амьгуу доонороос одоо жишээлбэл одоо нэг амьгуу доонор 8 хүний одоо амьнасыг гэдгийг одоо юу гэж штэ. Тэгэхээр тэр нөгөө нэг эртний авсан хүмүүс ер нь хоорондоо мэдээлэлтэй байх уу? Яг наад асуудал чинь бас ингээд яг амьдрал дээр гарч ирдэг байхгүй. За бид нар донор болохыг зөвшөөрч байна. Тэгээд ямар хүмүүс төх вэ? Тэднэртэй бид нар даана уулзах болох уу гэдэг байхгүй. Тэгэхээр бид нартай уучлаарай ингээд дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрхтэн дэлхийн болохгүй гэж зөвлөмж өгдөг юм аа. Яг хөтэ одоо өндөр хөгжилтэй орнууд жишээ нь Америк нэгдсэн улсын төрт бол арай өөр байдаг юм шиг байлаа. Гэхдээ манайх бол тийм одоо оюун санааны тийм хэмжээнд хүрэх арай болоог байна. Тэр үйл ингээд гэр дотроо ийм асуудал байж байгаа чинь тийм ээ. Яг гэвэл канон дээр ч гэсэн гардаг юм байлээ. Тэгээд солонгос номнууд дээр чи нүүц мөдийн өгсөн. Тэгээд дараа нь тэр хүнтэйгээ уулзаачих шиг л байдаг шүү дээ. Мачинаас тодорхой тэрийг бол тайлагдаагүй шинжлэх ухаан байдаг юм билээ шүү. Гэтэ ер нь яг бас нэг юм дарамт ч юм уу те бас нэг юм эрхийг үүсэхгүй үүсэхгүй. Ер нь үүсэх чинь баян шүү дээ. Ер нь амар хэцүү. Ер нь үүсэх. Ер нь бол үүсгэсэн сэргийхийн тулд бид нар бол тэр хүмүүс за тэд настай тийм хүнд хийлээ их сайхан боллоо гэдэг асуудлыг бол мэдээж донорхон гэр бүлд хэлнэ. Донор одоо амьгүй донор болсон хүнийхээ гэр бүлд бид нар хүндэтгэлтэй хандна. Сая манай хуулинд бол бид нар нэлээд ярьж байгаа оруулсан амьгүй донор болсон хүнийхээ гэр бүлд нь оршуулгын зардалт нь тодорхой дэмжлэг үзүүлдэг болъё гэж. Урд нь бол 22 онд орсон өөрчлөлт байсан. Тэрэн дээр ч бас нэг жоохон дутуу байсан бол одоо бол Монгол улсын иргэн нийгмийн даатгал төлбөгөөс үйл хамааран. За одоо ингээ сайхан хуультай боллоо. Тэгээд өмнө нь одоо гардаг байсан хүндрэлтэй амьдралаа сурган гарсан практик тий тэр зүйлүүдээ бид нэр хуулиндаа сайхан оруулаад эрх зүйн орчин амарч байсан өмнөөсөө сайжрал. Тэгээд яг энэ одоо процесс амьдрал дээр энэ одоо хууль биелэлээ олоход эрүүл мэндийн салбар энэ хэр бэлэн байна. Би бол бэлэн гэж боддог. За би ингэсэн. Одоо ажлын хэсэг ахлаад явсан цагаас эхлээд бид үргэлжлэн шүү дээ их олон судалгааг хийгээд явсан. Тэн дээр би нэг зүйлийг харсан тэр юу гэхээр манай Монгол эмч нар бол үнэхээр чадвартай. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн юм байна. Харин Монголдоо бол хүлээн зөвшөөрөгдөв юм байна. Яг үнэ. Тий. Дэлхийд хүлээн зөвшөөрсөн монголчууд нь эмч нараа хүлээн зөвшөөрдөг. Тэр нь юу гэдэг вэ гэхээр энэ хууль эрх зүйн орчны дутмаг байдал энэ төрийн захиргааны байгууллагын менежмент менежерийн зохион байгуулалт дутуугаас болж өнөөдөр эмч үнэлэгдэхгүй байх, дээрээс нь бүр хилмигдэх ийм нөхцөл байдал бол бий болсон байдаг. Магадгүй одоо бас бид тодорхой төвшөнд эмнэлгийн ажлуудад бол соёлын гэрүүлэх ажил зүйлүүдийг бол хийх нь бол зөв хэрэг юм байлээ. Гэхдээ бол эргэтэн шилжүүлэхийн зүйл дээр бол одоо бол манай эмч нар бол одоо гадаад улсад өргөдөж очиж эргэтэн шилжүүлэх мэцаасыг хийж байгаа юм байна. За тэгэхээр боловсруучны надад тоног төхөөрөмж боломж. Тий. Одоо тэгээ бид нар сая энэ хуулиар ингэсэхээр за нэг том асуудал оруулж ирсэн нь бол биобанк гэж зүйл оруулж ирсэн. Шинэ. За дэлхийд байдаг. Одоо бид нар банк гэхээр зөвхөн мөнгөний банк боддог бол одоо эсийн банк, эдийн банк бий болгосон. Хадгалах нь. За дараагийн асуудал хэр урт хадгалах вэ? Дараагийн асуудал нь өөрөө юу гэхээр одоо бид нар эрүүл мэндийн яамны дээр одоо дотор энэ эргэтэн шилжүүлэх мэргэжлийн хороо. За энэ мэргэжлийн хороо юу хийх вэ гэхээр энэ эргэтэн шилжүүлэх үйл ажиллагаатай холбоотой бодлогыг боловсруулж зохицуулдаг. Нэгдүгээр эмнэлгийн хашаанд өнөөдөр баригдаж байгаа эргэтэн шилжүүлэх төв. За энэ болохоор юу гэхээр гүйцэтгэх ажиллагаа. Нөгөө багын тэндээ эргэтэн шилжүүлэх ажиллагаа хийн. Нөгөө биобанкнд ороо байна гэх мэтлэн хадлах асуудлууд тийм. Одоо жишээ биобанкнд нь одоо юу хадгалах вэ? За дараа нь нэрээ. Бөөр хүлээж байгаа хүнтэй би уулзаж байгаа байхгүй. Нэгт 3 дахь 5 дахь диализд ордог. Тийм. За диализд орсон өдөр бол ямар нэгэн дахиад өөр одоо ажил хөдөлмөр өөр юм хийх боломж байхгүй.
2 дахь 4 дахь гээд 2 өдөр байдаг. Энэ өдөрт нь одоо тухайн эмнэлэгт эрүүл мэндэд анхаарах цаг зав байхгүй. Шинжилгээний цаг болтохгүй. Гэх мэт. Энэ эргэтэн шилжүүлэх төв баригснаар хамгийн наазахад энэ хүн бол зөвхөн тэр төвийн зохицуулалтын хүрээнд тэр шинжилгээндээ хамрагдаад диализд ороод ингээд явах юм зохицуулалтаа ордож байгаа. За биобанк бол гэсэн. За манай хуулиар ганцхан эргэтний асуудал яригдахгүй. Эсийн асуудал бас яригдаж эхэлсэн. За эс дотроо 2 янз. Бэлгийс үүдлэс. За үүдлэс гэж одоо юу вэ гэхээр одоо үүдлэс бол жишээлбэл дөнгөж төрсэн хүүхдээс ихсээс нь яг наадах чинь бодож ирсэн. Эсийг навж хадгалж болно. За дараа нь тэр хүүхэд том болоод 10 жилийн дараа 20 жилийн дараа тэр хүн эрүүл мэндийн шалтгаалтай болоо гэхэд өөрийнх нь эсээр хэмжлэх. Тэр нэг юм яригдсан тэр нэр бүр бодит одоо тийм одоо манай хууль эрх зүйн орчин бий болсон дэлхийн улсуудыг хэрэгжүүлээд эхэлсэн бид удахгүй хэрэгжүүлэх юм зорилго тавиад урдчлаа банка бэлдэж байгаа. За дараагийн асуудал эс жишээлбэл за шилжүүлэн суулгах бол одоо манай Монголд өнөөдөр бол хэрэгжиж байгаа нь хувийн хвшлийн эмнэлгүүд ч гэсэн өнөөдөр хийж байгаа тийм гэр бүлийн хүмүүс одоо биеиндээ эс шилжүүлэн суулгах байх гэдэг ингээд бэлгийн шилжүүлэн суулгах эдгээр зүйлүүдийг бол нээж гисэн. За өмнө нь бол яадаг байсан гэхээр нэг бэлгийн эсээр одоо нэг төрөлтөнд л ашигладаг байсан бол одоо шинжлэх ухааны хөгжлийг дагаад нэг бэлгийн эсээр 10 хүртэл төрөлтөнд ашиглах юм боломжтой болсон. Нэг гэр бүл. Юу гэсэн үг юм бэ? Одоо жишээлбэл шүү дээ. За би одоо нарийн юм заяа. Одоо ингээд судлаад үзлээ. Нэг эсээс 10. Одоо жишээлбэл за одоо манай хоёр зураглаач эрэгтэй хүн байж заяа. 90 бэлгийн эс заяа. За 25 наснаас хойш дандаа өдөр тутам чанараа алдчихдаг. За жоохон чанарг боллоо. За тэгэхэд одоо жишээлбэл одоо эхнэр нөхөр хоёр байлаа шүү дээ. 25 наснаас өмнө одоо тэр бүл болох төлгөөгүй. гэр бүл болцсон. Биш хүүхдээ болох төлгөөгүй аваад. Төлгөөтэй ч байсан төлгөөгүй ч хийж болно. Гэтэл тэр бэлгийн эсээ хадгалуулчихна. Нөгөө бэлгийсээ. Энэ бэлгийн эсээс эхнэр 10 хүртэлх удаагийн төрөлтийг бий болох боломжтой болчихж байгаа. Нэг эсээс. Ганцхан эсээс. Тийм. За тэгээд нь штэ энэ дээр тэгээд яг хөө тэгж болно л гэж байна. болно. Тэр нэг өгчөж байгаа. Тийм. Одоо жишээлбэл гэр бүл төлөвлөлт байхгүй юм чинь. Одоо жишээлбэл за өнөөдөр энэ жил одоо юу вэ? Энэ чинь морь жил хоёулаа хүүхдэд болсон. За дараагийн жил хүүхд нь хоёулаа 4 жилийн дараа нэг одоо том үтэйгээ нэг ивэл жилтэй хүүхдтэй болыг гэвэл 4 жилийн дараа гэвэл тэрэндээ тааруулаад очиод нэг их суулгаач. Ингээд 4 жилийн зайтай 4 хүүхдтэй болыг хоёулаа төлөвлөлтөө хийчих бүр 16 жилийн хугацаанд. тэр банкнд хадгалагдаад байж хаад мөнгө өгөх үү? Төлөвлөгөө яг мэдээд чи Тэр нэг ийм юм санаа. Тэр бол тусдаа журам мормор зохицуулдаг байх. Тэр эсний алга болчихвол яг таамжлан байна. Алга болохгүй. Чамаар нас муудахгүй. Өөртөө байж хадгалдаг нөгөө яг эзэнтэй хадгалдаг нөгөө тусгай чанар гэж бас байна шүү дээ, тийм ээ. За дараа нөгөө тэгчгийн асуудлыг бол Монгол улс хүлээн зөвшөөрсөн улс байхгүй. Одоо бас судлаад үзэхэд дэлхийн улсууд бол тэгчгийг хүлээн зөвшөөрсөн мөртлөө зохицуулсан бие даасан хуультай бол байдаг юм байна. Энд тэнд хуулиндаа шингээгээд өгсөн байдаг. Одоо жишээл манай гэх юм бол ингээд эргэтэн шилжүүлэх хууль нь тэгчгийн асуудал, гэр бүлийн тухай хууль нь тэгчгийн асуудал гэдэг ингээд зүйлүүд ингээд салгаж. Тэн дээр би сая манай хуулийн дээр жишээлбэл яасан бэхээр тэгч ихийг зөвхөн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр энэ хүн жирэмслэх боломжгүй, ураг тээх боломжгүй гэдэг нь тогтоогдсон эмэгтэй хүн тэгч шиг л. Тэрнээс одоо жишээл юу гэдэг нь те таргалахаас сэргийлээд гоо сайхны хагалгаанд орцсон учраас гэдэг байдлаар тэгчийг ашиглахыг бол оролцож байгаа. Тийм тохиолдолтой бараг байдгүй л. За байлгүй яах вэ? Одоо тэгэл Монгол байх уу? Байлгүй байна шүү дээ. Тийм учраас тэг болохгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө тэгчихийг бол одоо бид нар зөвшөөрч чинь тэгсээ зөвшөөрөхдөө ийм л үндсэн шалтгаанаар бид нар тэгчих. За тэгчих болох хүнийг одоо бас яах вэ? Одоо насны хязгаар Тэд нар чинь юу манай хуулиар зохицуулахгүй. Шолоо хууль гэдэг наад чинь байж тээ тусдаа гэр бүлийн хуулинд орно. Жишээлбэл тэгчихийн сэтгэл зүйн асуудал. Яаж анализ хийх вэ? Тэгчих болцоогоо зөвшөөрчөөд хүний эсийг аваад тээж явж байгаа. Төрүүлснийхаа дараа хүүхдээ өгөхгүй юу? Тийм кейсүүд бол зөндөө үед юм бэл шүү дээ. Тэгэхээр эдгээр зүйлүүд дээр яаж байгаа учраас тэрийг бол манай хууль зохицуулахгүй. Манай хууль зөвхөн эмнэлэг зүүн асуудлаас нь зохицуулж байгаа болохоос ш тэр нийгмийн харилцааны асуудлыг гэр бүлийн тухай зохицуулж. Эрэгтэй эсгснээс эмэгтэй эс хадгалж болт юм уу? Эмэгтэйчүүдээс ч юм тоотой дороо дуусчдیں۔ Өндгөө эсөө. Үндгээс хадгална. бас тэр банкнд хадгалж болох юм тийм.
Манай биобанкнд Тэгээ ер нь одоо энэ эргэтэн эдис шилжүүлэн суулгах тухай хууль бол хүний одоо үр хөрвөл байхаас эхлээд ингээд уудлээс тэгэл. Уудлыснээр би бас бодоодсэн тэр одоо дөнгөж төрсэн хүүхдийн хэсэг тэндээс нь аваад хадгалаад одоо энийг ард олон түн үзэх учраас би нэг жоохон тайлбарлаж байна. Уудлыс гэж хүн бол 100 тэрлион их 89-ээс бүрддэг. Одоо насанд хүрсэн хүн. Тэгээ хүн бол эсээс бүрдэх нь шүү дээ. Тэр одоо эргэтнийдөө чинь одоо эс бүрдүүлж шүү дээ. Гэтэл хүний бие дотор ямар нэгэн үүрэг даалгавар хүлээгээгүй чөлөөтэй ингээд байж идэг, ажил хийхэд бэлэн болцсон эс байдгийг 1982 онд судлаад 86 онд бол энэ эсийг ялгаж гаргаж ирээд энэ одоо үүрэг даалгавар өгөх юм бол хүний одоо өвдсөн гэмтсэн эрхтэн сэргээж болдсон байна гэдгийг тогтоосныхаа үндсэн дээр 1992 онд Нобелийн шагналыг хүртсэн хоёр эрдэмтэн байгаа байхгүй Япон болон Англи. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр тэр хүнд байгаа уудлыс гэдэг чинь бол чөлөөт завтаа юу ч хийхэд бэлэн байгаа тэрийг уудлыс гэж нэрлээд англиар бол эстинсэд орсоор бол стволовый клетка гэж. Тэгээд тэрийг нээсэн улсууд нь бол Нобелийн шагнал аваад тэгээд тэр одоо тэр уудлысыг хүнээс нь өөрөөс нь ялгаж аваад эсвэл дөнгөж төрж байгаа хүүхдийн хүн цус хүн эдийг авъя. Тэр хамгийн сайн залуу уудлыс хаана байдгийм бэ гэдгийг судлаад үзэхлээр дөнгөж төрж байгаа эхийн эхс дотор хүн цусан дотор бол хамгийн залуу хамгийн сайн уудлис байдгийм байна гэдгийг бол тогтооцсон байхгүй. Тэгэхээр бол энэ уудлисыг ашигласнаар ирээдүйд өнөөдөр одоо 21 дугаар зууны 26 дугаар он гэхэд дараагийн 50 жилд бид нар өнөөдөр эмчилж чадахгүй байгаа 100 гаруй өвчнийг эмчилдэг болно гэж эрдэмтэд ингэж юу өгч байгаа байхгүй юу? Биднэрт итгэл найдвар өгч байгаа. Өнөөдөр жишээ нь манай улсын 1-р зууны цусны чүмэг шилжүүлэн суулгах баг байна. Оюун дэлгэр эмч ахалсан. Эдгээр маань бол цусны хавдартай хүүхдүүдийг яснаас нь уудлысыг ялгаж аваад цусыг угааж цэвэрлээд химийн аргаар хавдрыг устгаж агаад буцаагаад нөгөө уудлысыг хийгээд ясны хавдартай хүүхдүүдийг эмчлээд 1 жил амьдрах хугацаанд 100% амьдрах хугацаатай 3 жил амьдрах хугацаанд 90% амьдрах хугацаатай ингээд ийм үр дүнтэй эмчилгээ хийгээл байж шүү дээ. Тэгэхээр бол энэ бол батлагдсан ирээдүйд бол уудлыс бол илүү эмчлэгдэн одоо жишээ нь бол хамгийн сүүлд миний нэг очсон олон улсын хурал дээр Япон болон Израиль улс Америкийн нэгдсэн улс 3 бол уудлысыг 3D програмтай хослуулаад зүрх ургуулж байна. Зүрх ургуулсан зүрх нь ингээд зохилж байна. Саяхан одоо уудлысээс гаргаж авсан зүрхийг шилжүүлэн суулгаад сар гаруй амьдрууллаа. Түүнээс гадна одоо нэгэнт одоо дэлхийд даяар энэ донорын асуудал аягүй проблемтайгаа учраас эрдэмтэд байнгын судалгаа хийгээд тэгээ өнөөдөр гахааны зүрхийг хүн шилжүүлэн суулгах, гахааны бөөрийг хүн шилжүүлэн суулгах эмчилгээний асуудал ярьж байна. Одоо бол эсийн доторх генийн асуудал яригдж байгаа. Генийн инженерчлэлийн асуудал яригдж байна. Юу гэсэн үг гэхээр тэр гахааны ген хүний генд тохирохгүй юмуд байвал тэрийг дасалж авч хүний гентэй адилхан ген суулгаж агаад нөгөө гахааныхаа бөөрийг хүнд суулгах, зүрхийн суулгах асуудал яригдаад эдгээр маань бол аюул өндөр одоо үр дүнтэй явж шít. Ирээдүйд бол зайлшгүй одоо хүнээс эргэтэн авах асуудлыг бол 2 дугаар игнэнд тавиад тийм ийм байдлаар бүтээн эсвэл амтнаас запастай болох гэдэг юм шиг. Запастай болохын төлөө одоо эрдэмтэд хийж байна. Тийм ч учраас Монгол улс одоо 2 жилд нэг удаа International Congress of Organ Transplantation гэдэг хурал болдог. Энэ хурал маань одоо 6 сарын 4-өөс 6 сарын 6-ны хооронд энэ жил бол одоо зохиогдно. Өнгөрсөн 24 онд бол манай алба зохион байгуулсан 16 20 хэдэн эрдэмтэн ацарсан. Энэ жил бол хавдар судлалын үндэсний төв зохион байгуулах гэж байгаа. Одоо хүүхдэд яадаг юм бол? Хүүхд ингэсэн. За ер нь бол одоо би нэг тодорхой нэг юм ирэхэд за амьд донор бол 21 нас. За амьгууд донорт бол нас заахгүй. За энэ юу гэсэн үг вэ гэхээр хүүхдэд эрхтэн шилжүүлэх боломжийг нээсэн гэсэн үг байхгүй. За бэлгийс 18 нас. Ингээ наснууд бол ерөөсөө юм тодорхой байна. Тэгэхээр өнөөдөр одоо та нар эхний л хаст очиод хавар тавтаар өвчлсөн хүүхдүүдтэй суулцсан байна. Нүд талтрам те өрөвдөд өөрөвдөд. Тэгэхээр тэдгээр хүүхдүүд бас эрхтэн шилжүүлэхийг манай хууль эрх зүйн орчноор бас нээгээд өгсөн гэж хэлж болно. Тэгээ хор тавдартай холбоотой зүйл нэгэнт ярьсных ерөн зүгээр сая манай гацлын хэмжээлүүд яг эрхтэн ургуулад ингээд солих эрхтэн талаас нь л ярьслаа. Би нодлог нэг Америкийн нэг эрдэмтэнтэй уулзахгүй яг энэ үйл ажиллагааг харчаад
Тэгээд уулзаа тэр хүн ямар туршилт хийсэн бэ гэхээр өөрийнх нь эрүүл хэсийг аваад өөрөөс нь одоо насан турш наадтай хүнээс те эрүүл хэсийг аваад өөрийнх нь нөгөө хор тавдрын хэсийг бас аваад. За. Тэгээд нөгөө судалж үзээ. За энэ хор тавдрын хэс бол ийм юмар өгөх юм байна гэдгийг үзээд. Тэгэнгүүтээ энэ өөрийнх нь хэсийг нөгөө хор тавдрын хэсийг устгах юм нөгөө юу вэ? Мутацид оруулаад буцаагаад өөрлөн шахсан байгаа юм. За. За тэгсэн тэр бол амжилттай болсон гэж байгаа юм. Амжилттай болсон нөхөр нөгөө хор тавдрын эсвүүдэн чи идсэн гэж. Нөгөө Орсын хэсэг. За. Тэгээд амжилттай болсон гэж байгаа. Тэр нь яасан бэ гэсэн чинь нөгөөдөл маань дахиад үргэлжлүүлээд эрүүл хэсэг гэдэг гэсэн юм. Муу яна амраа. Тийм. Тэгэхээр одоо би яах ёстой вэ гэхээр тэгэхээр ерөөсөө энэ зөвхөн энэ эсээ иддэг хэмжээнд л мутацалж програмчилж энэ эсээ оруулах ёстой юм байна гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Би тэндээс хүний эсийг гаргаж аваа шинжлээд ийм эсийг ийм эсээр устгах юм байна гэдгийг тогтооход буцаагаад бүр одоо тэрийг баг энэс илүү идэж болохгүй шүү гэдгийг хүртэл ингэж програмчилдаг болчих юм байна гэдгийг би тэндээс мэдж авсан байхгүй. Тэгэхээр яваанд энэ юу гэсэн үг вэ гэхээр хорт хавдраар үүдл эсийг бид улс их орондоо өндөр түвшинд хөгжүүлж чадах юм бол хорт хавдраар хүн амь охирохгүй болно гэсэн үг. Хорт хавдрыг идгэх гэж шүү. Уустай амар хөгжиж байна тий. Тэгэхээр тэр хүнээс би бүр баяр хүргээд та энэ судалгаагаа бүр заавал дуусгаад ингээд эрүүл мэндийн салбарт нэвтрүүлээрэй гэж хэлээд амжилт хүсээд гарсан байхгүй. Дотроо бүр ингээд амар ихтгэл өрнөмшил зориг аваад би энэ хуулийн ажлыг ахаж байгаа хооронд айгүй олон хүнтэй уулзаж мэрэгжлийн эмчнэр судлаач гадаад дотоодын хүмүүстэй уулзж тэндээс нөгөө мотивац аваад ер нь манай эмчнэр ямар чадвартай байгаа юм гэдгээс ахуулаад ингэж явсан учраас тэгээ би за энэ хууль бол заавал батлагдаж заавал хэрэгжих хэрэгтэй юм байна гэдэг. Юу гэд нэрлэлээ гişүн cancer killing factor гэдэг юм. Үгүй энэ ч бас нэг нэртэй шүү дээ. Тийм би бас нэрээс нэр нь бас яг сайн. Бүр тийм нэртэй. Одоо тэр банк хизээ ажилтнанд ороод хүмүүс хадгалж болох юм. Хувийн хвшилтээр. Тийм хувийн хвшилтээр. Хувийн эмнэлэгт өөжин мэд эмнэлэгт байгаа шүү дээ. Өөжин мэд байна. Тийм үү. RC энэ бол дандаа биеийн хадгалдаг болдог юм байхгүй. Бид нар бол одоо цаашдаа бол эргэтэн эдэр шилжүүлэн суулгах хэмжлэгээ тэр дундаа эргэтэн шилжүүлэн суулгах хэмжлэгээний эдний засгийн тохирооныхоо банкыг одоо энэ бие банкнд хадгалах байхгүй. Одоо өнөөдөр жишээ нь нэг хүн шинжилгээ өгчөөд олон дахин байн шинжилгээ өгөх шаардлагагүй нөгөө авсан юм бид нар хадгалж байгаа л амьгүй донор гарлаа гэж бодоход амьгүй донорын өгөгдөхүүнийг тэр дотор байгаа хүмүүстэйгээ кросс матчинг буюу тохиролцоог нь гаргаад энэ Г гэдэг хүний одоо 3 дугаар бүлгийн тустай хүн байлаа гэж бодвол бүр нь одоо тэнд байгаа В гэдэг хүний одоо хамгийн сайн тохирч байгаа эргэтэн болж байна гэдгийг ингээл сонгох ирээдүйн асуудал хүнээс шалтгааллахгүй ямар нэгэн арын халахгүйгээр нөгөө амьгүй донорхоо эргэтнийг хойрлох үйл ажиллагаанд явагдах байна. Тэр хүмүүс зарим хүмүүс чинь энэ хиймэл оюун ухааны асуудал хүмүүс төдийлэн сайн бас ойлгодгүй юм болов уу гэж утсан шүү дээ. Би одоо жишээлбэл ингээд эргэтэн шилжүүлэн суулгах одоо ингээд очор дараал минийх ингээд байхад миний бүр хойно байсан хүн дээшээгээ гараад ингээд солиулчлаа шиг тийм үү. Ингээд нийтийн тохироо гэдэг хамгийн аюултай тэр чинь хамгийн чухал юм чинь тэр байхгүй. Тэр бол ямар ч арын хаалга байхгүй шүү. Ердөөс одоо жишээлбэл наач ингээд хиймэл оюун. Жишээлбэл нэг амьгүй донор гараад ирлээ. Энэ амьгүй донорын үзүүлэлтийг бид нөгөө жагсаалт байгаа шүү дээ захин дээр. Тэрэн лөө оруулаад. Тэн дээр ч бүх хүний нөгөө мэдээлэл хийж байгаа шүү дээ. Тэрэн дээр оруулахад л AI тэн дээр шууд энэ энтэй нийцнэ гэх. За одоо ингээд мэдээж эмчнэр маань ажиллаа ихэд ур чадвар сайтай байна, танах төхөөрөм сайтай байна, хууль байгаа юм байна. Тэгээ энэ амьгүй донорууд чинь донор болохгүй тохиолдлууд байгаа шүү дээ, тий? Амьгүй донор хичнээн гарч байгаа ч гэсэн. Тэр энийг сурталчлах, ойлгуулах, мэдээлэл өгөх ажлыг хэн хийх вэ? Энэ дээр хуулийн дээр одоо тодорхой субъектыг зааж өгөө юу? Олон нийтэд одоо жишээлбэл цусны донорын хувьд бол тий ингээ маш их сурталчилгаа явдаг шүү дээ. Хүн тэдэн удаа цусаа өгөх юм бол тэдэн үний амийг авардаг. Та цусаа өгснөөр таны бие муудахгүй илүү одоо сайжирдаг ч гэдэг юм уу тий гих мэтчлэн. Гэтэл тэр тархины өгүүлэлтээ буюу тэр амьгүй донорыг ямар нэгэн байдлаар тоогийн нэмэг зөвшөөрөхийн тоогийн нэмэгдүүлэх ч гэдэг юм. Одоо яг ингээд хүсэлтэд өгсөн ч гэдэг юм хүмүүс хэд байдгийг 6500. Ааха. Энэ бол нэмэгдэж байгаа юм уу? Хэзээ нэгэн цагт надад одоо
одоо биний амнаас ингээ хохирох юм бол би бусдын амнаас эргүүлэндийг аврахад билээ ингээд 6500-аар иргэн өнөөдөр донор болохоо илэрхийлээд ийм Монголигаар донорхон одоо картыг захин үнэлгээ авсан юм байна. Тэгээ энэ бол олон нэмэгдэх байх гэж бодож байна. Гэхдээ мэдээж одоо энэ ингээд итгэл үнэмшлийн асуудал ихтэй болоо. Итгэл үнэмшлийн асуудал. Эцээц бол түрүү манай монголчууд бишрэлгийн авдаг шүү дээ. Хэрэгтэй байна. Монголчууд эмч нартай итгэдэг. Галаад дачглаар галаад эмчийн хэлсүү баг хууль шиг болчиход идэг. Уул нь 90 оноос өмнө социализм гэж ярьдаг үед эмч хүний хэлсүү хууль байлаа шүү дээ. Яг одоо тэр шиг одоо Монгол эмч нарын хэлсүү үгэнд эмч одоо манай монголчууд одоо эмч нарыгаа хүндэлдэг, хайрладаг. Эмч нарын ч гэсэн ёс зүйтэй байдаг, ажлынхаа төлөө лам битээдэг гэсэн ингээл өвдгөө тохиол гардаг юм шиг тий. Ламд үзүүлсэн чинь одоо яамаа. Соёлын гэрүүлэх ажлыг бол ер нь штэ. За тэргүй игнэнд бол одоо мэдээж төр хийх хэрэгтэй. За нийгэм тусдаа үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага хийх хэрэгтэй. За энээс үүдэж өнөөдөр Монгол улсын иргэн өөрөө соёлын гэрүүлэгч байх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Төрлийн төвшин дөрж тэр одоо нэг юм энэ дээр төсөө хөрөнгө одоо лам бизнес би бүр яг чихээрээ сонсчихсан байхгүй манай одоо садангийн хүн хаалгаанд ороод ингээл үүдэнд ингээл хүлээж байгаа шүү дээ. Гэтэл энэ талд бас нэг айлын одоо бас хүн хаалгаанд орчихсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь эмч нь гарч ирэл хаалгаа амжилттай боллоо гэж эмч өвг нь хэлээл орж байгаа юм. Тэгээд тэгэн гутал өөстэй амжилттай болсон байна гэж чинь одоо нөгөө лам багш руугаа залгаж баярлаа гэдгийг хэлье гэж байгаа юм. Тэгэд яг нөгөө нэг хаалгаа хийгээд байгаа эмчтэй баярлаагаа хэлэхгүй жиж өө за одоо нөгөө лам багш руугаа залгая. Багш руу залгаж баярлаа гэдгийг хэлье гэдэг. Эмчлүү ламд баярлав гэдэг үг байна шүү дээ. Тийм. Наач одоо нэг хүмүүсийн нөө итгэж. Харин энэс болоод энэ итгэлийн асуудал байна. нөгөө 6500 хүн хичнээн амьд донор болоод байгаа ч гэсэндээ тэндээс чинь дахиад боломжтойг шүүрдэж штэ тий. Гэтэл тэр дотор чинь зөвшөөрлөө өгөхгүй байгаа дахиад хувийг багасгаад хүлээлтийг дахиад зузаан болгоод байгаа. Тэгэхээр энэ дээр сурталчилгаад одоо тэр хүмүүсийн одоо энэ бас өөрчлөх энэ ажил үнэхээр дутагдaltaй. Өөрчлөх юм бол дэлхийн улс орнд бүх улс орнууд одоо ингээд яг нэг хэлэхэд хаасайг бол энэ амьд донорын асуудал бол дандаа дефицит буюу хомсдолтой байгаад байгаа. Аль ч улс орнд. Гэхдээ одоо Есүс тэгжилээ гэдгүүл вэ л үү те. Одоо тий манай христийн лам одоо юу гэдэг багш маань пастор маань манай шашинд биш үү? Манай шашинд буйны дээд буян өглөгийн дээд өглөг хүнд амьдрал бэлгэлэх гэдэг. Уг нь бол байгаа. Энэ манай шашны номд энэ эргэтнээ өгдөг асуудал ямар сөргөн байхгүй. Тэр үйл манай бурхны шашны номд домог байдаг. Тэр домгон дээр өгдөг гэхээр бурхан багш бол өөрийнхөө шавьд нөгөө шав нь мэлмий байхгүй. Тэнгуут өөрийнхөө мэлмийг аваад чи миний нэг нүдээр энэ ертөнцийг харжээ гэж мэлмигээ өгчээсэн ийм домогон дөр хүртэл байдаг байхгүй. Энийг бол би чойж амцгоотой уулзж явах бол чойж амцгоо бол энэ эргэтэн шилжүүлэн суулгах хэмжлэгээ бол манай энэ шашны номд ямар ч сөрөг юм байхгүй гэдгийг бол нэмж. Тэгээд ард түмэн яагаад тэгээд тэрэн дээр одоо буруу ойлгоод байдаг. Тэр бол нэг жижигхэн ийм тэглэр байгаа. Энэ тэглэр ингээд тавигдаад утгагүй монголчууд бол оюун санааны өндөр потенциалтай улсууд дэлхийн хаач явсан оюун ухаанаараа хинтж бид нар бол илүү гар нөхөс дуцдаггүй. Өчүүх юм жоох юмыг бол ойлгоход биднэрт бол жоохон энэ тэглэр байгаа. Энэ тэглэрийг ингээл гарчхад энэ эргэтэн шилжүүлэн суулгах хэмжлэгээ амьгур оноос хийгддэг асуудал бол тэртээ зэрэг дэлхий дээр хөгжиж 60 хэдэн жил болсон юмыг бид нар яагаад хүлээж авч болохгүй гэж. Тэгээ ер нь одоо нөгөө нэг энэ эргэтэн эдэс шилжүүлэн суулгахын донорын асуудал бол яхаарахгүй хүний хүл амьдралын чанартай юм холбоотой асуудал болохоор энийг бас ингээл нэг юм сурталчлал ингээрээ гэдэг ханаас нэг юм нарийн төвхтэй байх. Их нарийн эмзэг асуудал ах. Маш эмзэг. Тэр бол гэр бүл өөрсдөө шийдэх ёстой учраас гэр бүлээс заавал зөвшөөрөл авна, хов хүнээс өөрсдөө зөвшөөрөл авна. Тэр хүний итгэл үнэмшил, тэр хүн бусдын сайн сайхны төлөө би одоо нэг буянтай ажил хий. Одоо манай дашбалургаа ингэж хэлсэн шүү дээ. Монголчуудаа бид нар амьд дээрээ бие биенээ хайрлаа гэж хэлсэн. Энэ бол агуу сайхан үг. Гэхдээ одоо бол би дээр нэмээд юу гэж хэлмээр юм гэхлээр бурхан болоод явж байгаа ч гэсэн бусдаагаа бие биенийгээ хайрлах болох юм байна шүү. Та нар нэгэн тал одоо хорвоогийн мөнх усыг үзүүлээд явж байгаа болбол эрүүл сайн эрхтнээ бусдын амнаас эрүүл мэндийг аврахад өгөхөд яагаад болохгүй юм бэ? Бурханы оронд явахдаа буян хийгээл явж яана л гэсэн үг шүү дээ. Энэ нөгөө
наад захын ангаахын ч гэдэг юм уу шинжлэх ухааны ч гэдэг мэдлэгтэй л байхад окей байх асуудал байгаа байхгүй тийм. Энэ зохицуулалт өөрөө бас яг ийм нарийн байх бах тий. Тэгэхээр одоо бидний яриаггүй гэдэг юм уу тий. Одоо шинээр одоо батлагдсан одоо энэ зохицуулалтын донд онцлог тийм зүйлүүд юу байгаа вэ? За манай энэ ч одоо бас нэг онцлог юм бол да энэ тусгай юм бол бараг байхгүй. Одоо гол нь манайх энэ саяны энэ хууль батлагдаад ихснэр бол 14-5 цоо шин асуудал байгаа. Тэр дотор бол одоо манай энэ эрхтэн эдис шилжүүлэн суулгах үйл ажиллагааг төрийн хэмжээнд зохицуулж авч явдаг, үйл ажиллагааг нь дэмждэг, хяндаг, үр дүнгийн тооцдог энэ байгууллагыг бол статусын нэг шат ахиулаад тусгай нөгөө юулээ тусгай мэргэжлийн төв болгосон байхгүй. Тусгай мэргэжлийн төв гэдэг чинь бол одоо энэ одоо эрхтэн эдис шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны маань статус бол нэг шат дахиж байгаа. Энэ нь бол бид нар бол яг төрийн өмнөөс энэ үйл ажиллагааг бол ард олон түмэнд зөв таниулж ойлгуулж явах эрхтэн эдис шилжүүлэн суулгах хэмжлэгээ хийж байгаа байгууллагуудынхаа үр дүнг тооцдог, хяндаг, эмч эмнэлгийн ажилчдын ёс зүйн асуудлыг бас хяндаг, тэд нартай дэмжлэг үзүүлдэг. Түүнээс гадна эрхтэн эдис шилжүүлэн суулгах хэмжлэгийнхээ хэрэгцээ шаардлагыг бодож тухайн үеийн эмчилгээнд шаардлагатай багц төлөв төхөөрөмжийг захиалах, эмч эмнэлгийнхаа мэргэжилтнүүдийн ирээдүйн сургалт судалгааны асуудлыг дэмжиж өгөх залуу үеийг бэлтгэхэд бол одоо энэ төр бол энэ албанд өөрийн нөгөө та наадхаа хийн шүү гэдэг ингээд албацуулаад өгчөж байгаа байхгүй. Тэгэхээр бол эрүүл мэндийн яам бол мэдээж дээдлэлт нь байгаа нь байна. Гэхдээ энэ одоо газар болвол энэ ажлыг ингээд үргэлжлүүлж ингээд хийж явах хэрэгтэй. Ард орон түмэнд хүрэлцээтэй чанартай эмчилгээ хийх хэмтэл ингээд явах хэрэгтэй юм болох юм байна. Хяналт тас гэж сайн байх бах тий. Одоо ч байгаа л да. Гэхдээ хардлага байгаа учраас би нөгөө түрүүнээс асуугаад байгаа нь ингээд зүгээр амьдрах боломжтой үедээ л ингээд донор болгочих юм асуудал үүсэхгүй. Эсвэл хин нэгэн одоо тийм байхгүй. ч юм уу тий. Манай хуулийн дээр одоо бас ер нь эмнэлгийн байгууллагын эмнэлгийн ажилтны ёс зүйн асуудлыг бас нэлээ тавьж өгч байгаа. Энэ эрхтэн шилжүүлэх мэс засаал энэ тархины өвөлтэй донорыг илрүүлэх баг гэдэг эдгээр чинь маш өндөр ёс зүйтэй хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Энийг зөрчүүл мэдээж одоо хуулийн өндөр хариуцлага хүлээнэ гэдэг асуудал байгаа учраас энэ асуудлыг бас манай хуулийн ёс зүй талаас нь бол тусгаж. Тэгээд эрхтэн эдис шилжүүлэн суулгах хэмжлэгийг манай энэ Монгол улс хийж байгаа эмнэлгүүд Монгол улсын хуулийн хүрээнээс гадна Монгол улсын энэ хууль маань Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэг Истанбулын тунгалгаас гарсан 11 ширхэг шаардлага байна. Тэр шаардлагад нийцүүлж манай хууль гарсан байхгүй. Тийм учраас хүн болон хүний эрхтний найманы асуудал бол ердөөсөө байж болохгүй. Манайд бол одоо жишээ нь одоо Индонез ч юм уу, Филиппинд ч юм уу ямар нэгэн байдлаар эмнэлгийн бус газар эрхтний наваад бусдад шилжүүлэн суулгах юм найманы асуудал Монголд бол байхгүй. Тийм болцооч байхгүй. Тийм одоо ямар нэгэн орчин байхгүй. Тийм учраас бол энд бол баттай байж болно. Хизээж хүн болон хүний эрхтний найманд Монгол улс бол одоо татан орохгүй. Яагаад гэвэл бид нар бол тэр Истанбулын тунгалд бол 2018 онд инсээд ингээд энэ өдөр тэр тунгалын дагуу бас хамгийн сайн эмчилгээ үйлчлэгээ хийж байгаа улс гэдгийг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нэг хүлээн зөвшөөрсөн түр манай гишүүнэлсэн манай эмч нарын хийсэн эмчилгээний үр дүнг дэлхийд тоогоод ирсэн. Үнэхээр одоо сүүлийн одоо 5 жилд бол энэ хийж байгаа эмчилгээ бол үнэхээр топ байгаа шүү. Тэгэхээр одоо ер нь бол мэдээж бид одоо хууль эрх зүйн хүрээнд сайжруулчлаа. Эмч нарын чадвар ингээд мундаг байна гэдэг чинь эмийн чанарын хувьд ч гэсэн ингээд ярихад одоо ингээд Монголд ингээд эмчлэгдэхгүй байна гэж ингээд байж яснаа зүгээр Солонгост очсноо антибиотикийнхаа ингээд өөрчлөхөд л зүгээр байгаа хгүй. Тэгэхээр Монголд эмчилгээ сайн байсан. Гэхдээ эмийн чанаргүй байсан учраас эмчлэгдэхгүй ийм тохиолдлууд бас нэлээд олон байна. За одоо манай сүүлийн энэхээр Батчуугар гэдэг эрүүл мэндийн сайд маань их ярьж байгаа шүү дээ. Тэгээ эмийн чанартай холбоотой асуудал дээр маш том сэдв. Энийг одоо хэдүүлээ дахиад ярил бас нэг 2 цаг гэртээ ярих асуудал үүснэ. Нэг
Хоёрт бид нар энэ Монголд энэ одоо сорьцоор шинжилгээ хийж байгаа энэ лабораториуд ер нь яг ямар байгаа юм бэ гэдэг асуудлыг яригдсан юм. Энэ төгсөн нэг сорьцоор энэ лаборатори төгсөн энэ лаборатори төгсөн шинжилгээний хариу өөр гарч байгаа тохиолдол бас байгаа. За ерөнхийдөө тэгтээс ганцхан асуудал. Төрөний хууль тусгагдсан бас нэг том асуудал бол амьгүй донорыг илрүүлэх үйл ажиллагааны тогтолцоо бий болгож байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр өнөөдөр 21 аймаг Улаанбаатарын 7 аймаг дээр тархины хөлт тодорхойлох баг байгуулагдсан гэж би хэлсэн шүү дээ, тийм. Тэгэхээр бол одоо өнөөдөр бид нар донор болох болцоотой сууж байгаа илрүүлж олж чадахгүй оншийн одоо мэдсэн ч гэсэн ямар нэгэн байдлаар тэр хүнийхээ донор болох тал дээр асуудлууд үүснэ. Тэгэхээр бол одоо жишээнд Архангай аймагт урд шин тархинд цус харавсан хүн ирээд хэвтээд амь нас аврах үйл ажиллагаа явагдаад нис засалд ороод үнэхээр амь насыг авч чадаагүй бол тэр хүний оншийн код нь одоо e-health системд оруулахад тэр програм манай энэ албан дээр ирээд тэр албанаасаа бид нар бол энэ Архангай аймагт урчин тим хүн ирсэн юм байна гэх. Тэгээд эмч нартай нь холбогдоод за наад хүний чинь биеийн байдал яаж байна? Үнэхээр одоо амь нас аврах болцоо байсангүй юу? Үнэхээр болсонгүй. За одоо шинжилгээнүүдийг хаахад боломжийн донор болох болцоотой байна. Гэр бүлтэй нь уулзах болцоо гарах уу гэдэг. Ингээ яриад энэ амьгүй тархиндаа гэмтэл аваад тархиндаа цус хараад нас орж байгаа хүмүүсийнхаа бид нар донор болох болцоог хайх боломж нь нэмэгдэж байгаа. Тогтолцоо үүсгэж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар манай энэ хуулийн дээр бид нар эргэтэн эдэр шилжүүлэн суулгах хэмжлэгэнд шинжлэх ухааны технологийн өндөр төвшөнд байгаа эмнэлгийн хэрэгсэл авч хэрэглэнэ гэдэг залтыг оруулсан учраас манай энэ одоо энэ хуулийн хэрэгжүүлэхэд бол зөвхөн ангаахын эргэтэн эдэр шилжүүлэн суулгахтай биш бүх ард олон түмэн маань бол чанартай юм хэрэглэнэ гэдгийг бол ямар нэгэн байдлаар бид нар энүүгээр оруулж байгаа. Дархлааны одоо тэр Архангайд гарсан донор окей зөвшөөрлөө гэхэд Улаанбаатарт хэрэг бол яаж за одоо тэгээд одоо бид нар энэ хурал болох гэж байгааг би түрүүлсэн. Энэ хурлын дагуу бол бид нар өнгөрсөн 24 онд бол Оксфордын сургуулийн 3 профессор ирсэн. Тэр профессорууд бол биднэрт юу үзүүлсэн бэ гэхээр эргэтэн угаадаг, эргэтэн хадгалдаг машинуудыг үзүүлсэн байхгүй юу. Тэгэхээр бол бид нар тэрийг урд нь өөр газарч үзчихсэн нэг Монголд авчирч үзүүлээд воркшоп хийгээд юу гэсэн үг гэхээр өнөөдөр одоо бид нар Архангайд донор гарлаа гэж бодоход машинда тэр цүнхээ хийгээд тэр цүнх нь бол тусгай уусмалтай батарейгаар ажилтдаг 24 цаг ажилтдаг тэрэнд одоо авсан эргэтний судалснуудын тэр машин дотор холбоод тэгээд уусмалаар угаагаад явах юм бол онгоцоор явсан ч тэр машинаар явсан ч тэр эргэтэн маань бол хадгалах горим журмаа алдахгүйгээр хурд ирээд эргэтэн шилжүүлэн суулгах хэмжлэгээ хийхэд чанарын алдагдaltaгүйгээр эргэтэн шилжүүлэн суулгах хэмжлэгээ хийдэг тийм боломжийг агуулдаг organ preservation, organ perfusion машин гэдэг юм гарцсан байгаа. Тэр нь байгаа мó одоо Монгол бол бид нар бол Монгол улс бол тэрийг бол авна гэдэг асуудал дээр бол бид нар эрүүл мэндийнхаа яамд саналаад тавьчихсан байгаа. Тэгээ одоо улсын 1-р төв эмнэлгийн эргэтэн шилжүүлэн суулгах төв ингээд ашиглалтанд ороод ингээд бүх юм цогцоор бол ингээд баг багаар л урагшлаа. Тэр машин хэр үнэтэй яг вэ? Машин гайгүй. Машин нь бол нэг 30-40 мянган доллар байдаг. Хамгийн гол нь тэр ашигладаг уусмал нэг удаагийн уусмал, нэг удаагийн гуурс муурс гэл тэ. Тэд нар нь бол ер нь бол тэр компаниуд нь бол ер нь яадгүй гэхээр машины үнэгүй өгчдөг байхгүй юу? диализ аппарат шиг. Яагүй. Тэгээд машин авчлаа. Нөгөө шингэнэ аавн, гуурснууд аавн. Тэгээд тэр нь бол ашиглалтын зардлыг бид нар улс төр яам өгөх хэрэгтэй байхгүй. Ингээл бодохоор ингээл яалч чарга байхгүй. Уг нь ингээл эрүүл мэндийн салбар ямар нэгэн байдлаар улс төрчихгүй ч юм уу ингээд нэг юм тусдаа баймаар юм шиг мөртлөө ингээл бүх юм очиод төр дээр очиод ингээд салах ямар ч арга байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо энэ 126 гишүүнтэй парламент чи бүгд 2 жил гаруй хугацаанд 3 сая солигдсон шүү дээ. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын нэг юм тогтвортой байдал гэдэг юм уу те нэг юм бодлогын хувьд одоо ингээд нэг юм. Ердөөс Монгол улсын хамгийн үнд баялаг бол алт биш, нүүрс биш шүү. Монгол улсын хамгийн үнд баялаг бол оюун ухаантай, боловсралтай, эрүүл монгол хүн шүү. Энийг л бодох хэрэгтэй. Монгол хүн байж улс хөгжинэ. Тэгэхгүй нэг нүүрс ухаал ингээд одоо хөгжих байсан бол 30 жил боллоо хөгжмөр л шүү дээ.
Тэгэхээр бол хүнээ харах үзэх хэрэгтэй, хүнээ хөгжүүлэх хэрэгтэй, хүнийхээ эрүүл мэндэнд илүү их анхаарал тавих хэрэгтэй л гэж би бодож байна. Манайс ч одоо нүүрсээ сайн тэрвэрлэе л гэдэг ааш тий. Нүүрсний экспорт сайн байгаа. Нүүрс маань чухал байна. Одоо автаа улсын эдийн засгийн эргэлтэнд оруулъя л гэдэг. Нэг өндөр байгаа. Хулгай ихгүй бол экспортлж байгаа. Нүүрсээ экспортлж байгаа. Өмнө байгаагүйгээр л одоо их хэмжээгээр өндөр үнээр явуулж байгаа юм. Энэ Гэтэ ер нь одоо ингээ харахаар нүүрс хамгийн одоо экспортын хамгийн дээд түвшин байна. Хамгийн өндөр үнээрээ гаргаж ийн гэдэг юм хүртэл төсвийн алдагдлын бүрэн гэдэг чинь. Тэгсэн мөртөө төсвийн алдагдлуудээ. Хин бодгоолоод байна энэ чи. Төсвийн алдагдлуудээ иргэдийн Хин бодгоо гэдэг юм да. бүгдээр л яриа л ит шүү дээ. Яриа л ид. Сагвар чи яриа байгаа юм шүү. Хин хийгээд байгаа юм болоо. За. Сайхан ярилцлага боллоо. За ерөн дэхт яг нэг халт суралц төрчснийх нэг масууч. Бидэд ч одоо хотын даргагүй болоод бас хит онцлоо. Тэгээд шинэ хотын дарга маань хэн байх вэ гэж таавар яриад бүгдээрээ хүлээж байна. Тэгэхээр танаа нам дээр энэ асуудал яаж яригдэж байна? Та сая энэ Нямбатар даргаыг өгцөрсөн энэ процесс дээр бас хувь гишүүний хувьд ямар дүгнэлттэй вэ? Ер нь бол энэ улс төрчил дуусахгүй шүү танаа намын. харин би бол өмнө байр суурь илэрхийлсэн. За Нямбатар бол сайн ажилласан гэдэг. Мэдээж үнд алдаа дутагдал байгаа. Төгс хүн гэж хаанч байхгүй, өндөг шиг өвгөө асуудал гэж хаанч байхгүй. Тийм учраас одоо бас өмнөх одоо хотын даргуудтай харьцуулаад ажиллахад бол Нямбатар бол бас энэ хотыг нэг арай өөр түвшинд авчиж гэдэг байдлаар зөрөгтэй шийдвэрүүд гаргаад явсан. Гэхдээ энэ талтаа нөгөө талтаа бас нэг алдаа дутагдал нь өөрөө юу юм бэ гэхээр мэдээлэлээ дотоод бол нэг өгсөн болов уу гэж би өөрөө харж байгаа. Жишээлбэл туулын ордны замыг барих гэж байгаа бол ямар их усүрээр хэдэн төгрөгөөр яаж яагаад Уулын яриад байгаа автол. үгүй мэдээлэл би бол дутуу өгсөн гэж харж байгаа. Гэхдээ бол яг бас энэ зоримог шийдвэрүүд гаргаад ингээд явж байгаа зүйлүүд нь өөрөө энэ хотыг бас нэг өнөөдөр жишээл өнгөрсөн жилийн агарын бохирдлыг хэлүүлээ. Улаанбаатарчууд нүдэрээ харсан шүү дээ. Тийм ээ? Агарын бохирдол хэдэн буурж Хальтраагаа яаж байхгүй басна. Хот гэдэг чинь ерөөсөө аж ахуй ажил шүү дээ. Тийм. Цэвэр аж ахуй ажил шүү дээ. Тэнд мэдээж аж ахуй ажлыг хийхэд заавал төсөн мөнгө хэрэгтэй шүү дээ. Тэ? Бодлогоор жишээлбэл шал угааж болох уу? Цас арилгаж болох уу? Тэрний оронд тэр чинь шалны альчуур мөнгөөр худалдаж авах шалгуур ягаа аваачваа. Тэгэхээр би бол одоо яг мэдээж одоо энэ чинь альва асуудал бол улс төр гэж нэг юм байдаг. Альва улсад байдгаа дэлхийд өнөөдөр улс төр гэж байдаг. Өнгөрсөн цаг хугацаанд ч тэр улс төрийн шийдвэрээр дайн байлдаанд чиглэж ийсэн, дайн байлдаанд зогсож ийсэн. Тийм ээ? Өнөөдөр жишээлбэл Орос Украиний дайн улс төрийн шийдвэр. Тэр Ормозын хоолоо нээлээ хаалаа улс төрийн шийдвэр. Энтэй л үйл ажиллагаас Монголд ч бас өрнөөл явж байгаа зүйлүүд байна гэж харсан. Би бол тэр одоо махны нөөц тэр зүйлүүдээр махны үнэтэй холбоотой асуудлуудаар бол би нэг тийм Нямбатарыг чөлөөлчлээ ярьчлаа гэдэг тэр үндслэл гэж би харахгүй байгаа. Учир юу гэвэл ер нь бол биш дээ альва асуудал. Өнөөдөр Монгол улсын үндсэн хуулинд хэнийг ч гимбуруутайг шүүх тогтоогоход гимбуруутай гэж тооцдоггүй. Өнөөдөр Нямбатарыг аль нэг хуулийн хэлтийн байгууллага гимбуруутай гэж тогтооцсон бол тэр тогтоо шийдвэрийг хармаар харсны дараа албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг ярих хэрэгтэй юм байна гэж. Дистрал нь бол тийм бол байх болов уу гэж би бодоод байдаг. За гэтэл бол одоо яг тодорхой төвшин нэг л орой гинтхэн одоо ингээл чөлөөллөөгөө шийдвэр гаргасан. За одоо хуулиар олгогдсон одоо ерөнхий сайдын эрхийн асуудал одоо тэр зүйлүүд нь байгаа бол тэргүүрээ явсан юм байна даа л гэж одоо би харсан. За одоо тэгээд аливаа юмны ардаас тэгээд гоншгоноол ингээл олон юм яриад тах нөрөө илүү. Тэр үнийг хэр сайн ажилласан, ямар алдаа дутагдaltaй ажилласан гэдгийг нь бол одоо надаар хэлүүлдэггүй Улаанбаатарчуу зарим нь сайн зарим нь нүгдэг үнэлт өгөөд ингээд явж байгаа учраас ингээд болсон. За тэгээд өнөөдөр одоо ингээд дараагийн одоо хотын дараагаар манай намын залуу одоо боловсон хүчин 220 мянгатад өссөн хүн гэж. Пүрэв дав гэдэг залуу одоо нэрний твшээд ингээд явж байгаа. За би бол бас улс төрийн намд 20 орчим жил одоо бас ажиллаад бүх шатны одоо албан тушаалуудыг эрхлээд хамгийн сүүлд одоо бас үлдэрт албан тушаалыг эрхлээд ингээд явсныхаа хувьд одоо би пүрэв давгийг бол бас зөв сонголт байна гэж хувийнхаа хувьд бодсон. Нэгдүгээр залуу хүн ирч хүчтэй, хоёрт бол одоо залуу хүн гэлтгүүгээр одоо бас тодорхой төвшөнд энэ олон нийттэй ажлыг зохион байгуулах, аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа хийх, дээр нь одоо бас боловсролын төвшин бас чамлагдахааргүй харилцааны соёл гэдэг зүйлийг бол өөртөө бас бүрэн суулгасан ийм болсон чинь гэж би харж байгаа. Тийм учраас одоо дараагийн хотын даргаыг бол бас Нямбатарын ажлыг унахгүйгээр, дордуулахгүйгээр
одоо ажиллаж юм бүрэн боломж олцоотой хүн дамжигдах гэж байна, сонгогдох гэж байна л гэж би харж байна. Гэтэ ингээд танилцуулгуудын явж байгаа танилцуулгыг харахаар төрийн ажил хийсэн туршлага байхгүй. Тэ? Өөрөө ямар нэгэн одоо бизнес нийслэлийн эрдэнэ хурлын төлөөлөгчөөр тэргүүлэгчээр ажиллаж байсан. тэрийг одоо төрийн ажил гэх юм уу, сонголт ажил гэх юм уу юу гэх юм. Тэгээ улс төрийн ажил үстэй тий. За яг ер нь бол штэ төрийн албаны хууль, төрийн албаны журам гэдэг ингээд олон зүйлүүдээр ингээд байдаг. 220 мянгатад төрж өссөн хотын унган залуу гэдэг л одоо тийм хүн хотсаа өдөртөн гэж хөдөө өссөн хүмүүстэй ойр байсных нь хувьд гэдэг шиг. Тийм. Эсвэл хороолт өссөн хүн хотын даргуулж болохгүй юм уу? Айгу сонир логик ёо. Би одоо тэр 220 мэрийн сайн мэдэхгүй юм. Зүгээр Улаанбаатар хотын иргэн удирдах хэрэгтэй гэж зарим нэг хэсгийн ярьж байна. Зарим нь бол одоо тэгээд ийм хүн удирдах хэрэгтэй тэргээл олон л одоо хүн болгон л тодорхой төвшөнд өөрийнхөө бодлоор дүгнэлтээр одоо шаардлагуудаа тавьж байгаа. Гол нь тэр Улаанбаатар хотыг өнөөдөр тодорхой ажлын туршлага хуримтлуулсан харьцааны соёлтой боловсролын төвшин боломжтой хамгийн гол асуудал ёс зүйтэй. Ийм хүн өөрөө очиж Улаанбаатартай удирдах ёстой гэж би одоо хувийнхаа зүгээс бол харж байгаа. Тэрнээс одоо хороолт өссөн болохгүй 220 өссөн болно микро төссөн за яах вэ гэдэг байдлаар бол асуудал тань. Харьцааны соёлтой хүн гэснээс Нямбатар дараа харьцааны соёлгүй байсан. За өнөөдөр зүгээр шолоох хэлгээд манай нийгэм өөрөө тэр чигээрээ ёс суртахууны доголдолд орсон байгаа. Тэгээ одоо сүүлдээ бид нар ёс суртахуун, ёс зүй хоёрын хооронд нь ялгахаа байсан бэл. Төрийн төвшөндөө ч тэр. Ёс суртахууны доголдлыг өнөөдөр бид нар ёс зүйн зөрчилмөтээр авч үзээд хариуцлага тооцох асуудлыг хүртэл ярьж байгаа процесс өнгөрсөн хугацаанд гарлаа шүү дээ. Тийм учраас бол энэ зүйлүүдээр бид нар өнөөдөр энэ ёс суртахууны доголдолд юу нөлөөлж байгаагаа тогтоох ёстой. Эннээсээ бид нар яаж энэ доголдлоос гарах уу гэдэг бодлогыг боловсруулах хэрэгтэй юм байна л гэж одоо би бас харж байгаа. Би бас өмнө ёс зүйн байнгын орог жилэртээ удирдсан учраас одоо бас энэ зүйлүүдээр миний хийсэн судалгаа юмуд бас байд юм. Бачлан юм чи маань хувьд ямар бодолтой байна вэ? Ер нь хотын даргын хувьд одоо хотын иргэн хотын дарга өөртөө сонгох хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Та ер нь ямар хотын дарга Нямбатар даргаыг хэрэг би ч одоо эмч хүн анханасаа Острын чирээд ороход төгссөн атизмаар хүмүүжсэн ер нь намлам хоёроос жоохон хол байдаг юм даа. Үнээр хэлчих. Би бол өөртөө итгэдэг мөнх хөх тэнгэртээ итгэдэг аав ээж хоёртоо итгэдэг өглөө болгон мөнх хөх тэнгэртээр наранда их усан газар нутагт аав ээжтэй залбирдаг шүү. Надад өөр залбирдаг юм байхгүй. Острос хол. Гэхдээ өөрийн бодол бол би. Гэхдээ одоо энэ элбэн янзаа өөр юмтай хойлож явах. Тэгээ эрүүл мэндийн сайдаар бас мэрэгжлийн бос фонд томилогдлоо л бас нэг шүүмжил байсан. Тэр шинэ сайд нь хэр вэ? Ийм шүү. Яг нэг үгэлэхэд манай эрүүл мэндийн манай эмч сайд нар надад гомцохгүй байх. Яг нэг үгэлэхэд манай эрүүл мэндийн сайд байсан эрүүл мэндийн салбарын бус хүмүүс илүү сайн ажиллаж байсан шүү. Ламбаа сайд байна, саран гэрэл сайд байна. Одоо манай энэ Бачуугар сайд чинь би уулзаж өнөөдөр ярьсан юмнуудыг бүгдийг тайлбарч хэлсэн. Айгүй сайхан хүлээж аваад ойлгоод бүр цаг гарантаа яриад асуугаад сургалаад айгүй тийм юмыг хүлээж авъя, юмыг мэдээ гэсэн ийм залуу хүний хэрэмжлэлээр байсан. Би бол элдв янзын одоо яг эрүүл мэндийн салбарт өөр гэсэн баг танилгүй шахах хүн сайд байсан дээр ч үтгэхгүй манай ангийн хүн, манай курсын залуу зэрэг ингээд бас нэг тойргийн юм яригдаад байдаг. Ер нь бол би эрүүл мэндийн сайд сайн менежер, сайн юмыг ойлгодог, ард олонныхаа өвчин зовлонг мэдхийг хүсдэг, тэрийг шийдвэрлэх юмсан гэсэн ийм сэтгэлтэй л хүн байгаасаа л гэж би бодсон. Ер нь бол тэгээд сайн менежер гэдэг дээр бол санал нийлжлээ. Гэхдээ одоо хэр сайн менежер юм бол тэгээд харуулах та тий хугацаа. Гэхдээ яг тэгээд залуу хүн сурна шүү дээ. За тэгээд бидний урилгыг хүлээ аваад хүрэлцэн ирж одоо тий харамгүй одоо мэдээлэл өгж ярилцсан хоёр зочинтой баярлалаа. Тэгээд завсарлах подкаст энэ удаагийн дугаараа өндөрлж байна. За баярлалаа. Гэхдээ би намлам хоёрыг хоёуланг хүндэлт юм аа. Манай ээж тэгдэг. Чигтэй тэгж ярьчих. За баярлалаа. Бичлэг дууссан наатаа хэлээд явах. Жог гомдох гэдэг юм уу яах вэ? Тэ? Сая тэгтээ нэг хөөрхөн ярьсан хулгаа.